Муухай ер нь бодохын төдийд айгүй муухай нэг тийм яриа байдаг нь юу гэхээр Ана Пол дүүтэйгээ амаргийн харилцаатай гэдэг. Бэлгийн хүчрхийлэлд оруулж исэн намайг хүчинтэж исэн. Бос чадаагүй. Хинч тэр охиныг ирж шалгаагүй. Тэр шүнжэнгөө тэр охин хатуу шалан дээр хүүтэн ганцаараа тэгээд өвдөөд өнжжээ. Бүгдээрээ сайн уу? Шинхэмжлэхтэй тавтай морил. За өнөөдөр хэдүүлээ нэлээд их драматай, нэлээд их асуудалтай Австралийн нэгэн инфлюенсер эмэгтэйгийн талаар ярих болно. Тэгэхээр өнөөдөр ховыг хэдүүлээ батсан шиг бацах нэ. Ингээд шууд бичлэг рүүгээ орцгоё. За тэгэхээр өнөөдрийн бидний ярих драманы гол эзэн бол Австралийн 27 настай Ана Пол гэх инфлюенсер эмэгтэй байгаа. Ана Пол нь 1999 оны 5 сарын 10-нд Австралида төрж өссөн ч гэсэн түүний эцэг эх хоёр нь Германаас цагаачилж ирсэн хүмүүс байдгийн байна. Тийм учраас түүний угсаа гарвал нь Герман Турк гаралтай гэж явдаг. Тэгэхээр тэр талын хүмүүсээ гээд та бүгд маань тогтоогоод авчаарай. Яагаад ингэж хэлээд байгаа нь хожим нь тодорхой болох болно. Ана Пол яг одоо Instagram дээр 1.6 сая, TikTok дээр 5.6 сая дагагчтай нэлээд олон танигдж чадсан томоохон инфлюенсер болж чадсан ийм эмэгтэй байгаа. Анагийн тухайд багасаа сошиал медиад идэвхтэй байдаг байсан. Өөрийнхөө зураг бичлэгийг авах дуртай, өөрийгөө зураг бичлэгээр илэрхийлэх дуртай. Тим хүүхэд байсан болохоор Instagram, Facebook дээр тогтмол өөрийнхөө зураг бичлэгийг нийтэлдэг байсан. Мөн үүнийхээ хажуугаар тэрээр TikTok дээр хүч үзэх болсон. За TikTok дээр янз бүрийн өдөр тутмын хөгжилтэй, энгийн, инээдтэй бичлэгүүдээ оруулах дуртай. Энэ нь ч олонд маш ихээр таалагдчихжээ. Ингэж явсаар түүний 2018 онд оруулсан нэгэн бичлэг нь ганцхан шөнийн дотор вайрал болсноор дэлхийн нийтэд өөрийгөө таниулж чадсан. Үүнээс хойш COVID-19 гарсан гэдгийг та бүгд мэдж байгаа. COVID-19-ийн хөл хорионы үеэр дийлэн хүмүүс гэрээсээ ажиллаж, дийлэн хүмүүс утасны хамааралтай хүртэл болсон гэдэг судалгаа байдаг штэ. За тийм цаг үед түүний дагагчид бол маш хурдцтайгаар маш огцом өсөж исэн. Ингэжл түүний Instagram болон TikTok дээрх инфлюенсерийн зам мөрөнд тавигдсан. Ана анхандаа яг л өсвөр насны охтуудад зориулсан бичлэгийг төлхөө оруулдаг байсан. Тухайлах юм бол чи ямар ч бие галбартай байсан, чи ямар ч царай цэстэй байсан, намхан байна уу, туранхай байна уу, том хөхтэй нь жижиг хөхтэй байна уу, тэр ерөөсө хамаа байхгүй. Хүн болгонд өөрт нь таалагддаггүй нэг зүйл байдаг. Гэлээгээд яах юм, бид нар яг адилхан хүмүүс өөртөө хайртай бай, бусдыг гадаа төрхөөр нь битгий шөмжилжээ, өөрийгөө мөн гадаа төрхөөр нь битгий гоочлжээ гэдэг байдлаар охтуудад янз бүрийн тиймэрхүү урам өгсөн бичлэгүүдийг оруулдаг. Мөн үүнийхээ хажуугаар энгийн хитрхи хээгүй юм шиг тиймэрхүү зан чанар нь олонд маш ихээр таалагдаж өөрийнхөө фэн бейсийг үүсгэж исэн. Тухайлх юм бол Ана бичлэг дээрээ өөрийнх нь өөрт нь таалагддаггүй онцгүй янз бүрийн биеийн хэсгүүдэд харуулдаг. Түгээр зогсохгүй нүүрэн дээр гарсан батгаа хүртэл харуулад ийм батг гарчлаа. Гэхдээ одоо яах вэ? Хүн болгонд л гардгийн юм чинь би нэг кремээр даръя гэж боддгоо маа гэдэг ч юм уу. Нэг иймэрхүү бичлэгийг оруулдаг. Мөн одоо нөгөө нэг хээгүү зан чанар гэдэг байгаа штэ. За түүнтэй нь холбоотойгоор уйлж байгаа бичлэгүүдээ, сэтгэл хөдлөлөө гаргаж байгаа бичлэгүүдээ маш их оруулдаг байсан. Өнөөдөр би намайг царай муутай гэд биччихсэн нэгэн комментиг харлаа. Түүнээсээ болоод сэтгэлээр унаад маш их идчихсэн. Одоо би нэмээд харгалан да. Сэтгэлээр унаад би одоо ингээд уйлж гин гэдэг ч юм уу. Иймэрхүү бичлэгүүдээ мөн ихээр оруулдаг байсан. Энэ энгийн байдал нь хүмүүст маш их таалагддаг байсан гэсэн үг. Мөн хувийн амьдралынхаа талаар нэлээд дэлгэрэнгүй ярьдаг байсан. Манайх ам бүл дөрүүлээ. Би дүүтэйгээ аав ээжтэйгээ дөрүүлээ амьдардаг. 4 хүний 7 хоногийн хүнсний зардал $30 байдаг. Бид $30-оор 7 хоногийн турш амьдрах гэж чардаадаг байсан. Амьдрал минь үнэхээр ядуу хоосон байсан. За түүгээр зогсохгүй аавд маань өдөр тутамд дунджаар $5, $7 хавцаал тийм л мөнгө байдаг байсан. Тийм болохоор намайг хичээлд хүргэж өгөхийн тулд тэрээр $5-тай бол $4-т нь бензин хийдэг, $7-тай бол $6-т нь бензин хийж цаана $1-ыг нь авч үлддэг байсан. Тэр $1 надад өдөр тутамдаа хэрэгэлгээд цайны мөнгө, гарын мөнгө болгож өгдөг байсан гэх мэтлэн иймэрхүү байдлаар ярьдаг. Түүгээр зогсохгүй бид шинэ жилээр сүүлийн $20 баярын ширээндээ зориулаад нэг загас худалдаж авч ирсэн. Тэгжээж л бид баярын ширээндээ одоо амттай хоол идэх боломжтой болох байсан. Мэдээж сүүлийн $20 өөрсдийн баярын ширээний зоогтоо зориулчихсан учраас бидэнд бэлэг авах мөнгө байхгүй нь тодорхой. Тийм учраас бид нар дуусчихсан байсан тийм оранжны сав байгаа гундааны савыг гадуур нь
янз бүрийн боолтоор боогоод өөрсдийнхөө гацуурныхаа доор тавьдаг байсан. Ингэжл бид бусад айлуудад гацуурныхан доор өрөөтэй байдаг тэр их бэлэгтэй юм шиг тийм мэдрэмжийг авдаг байсан. Гэх мэтчлэн. Мөн нэг удаа бас ингэсэн гинэ. Тэд нар гэр бүлээрээ гадуур зугаалахаар болсон чинь ердөө $5 байсан. Тийм болохоор дөрүүлээ моолоор алхаж авч байхдаа $2.50 хагас дахианы гуй, 50 центээр нус, 50 центээр шарсан бүрсэн тийм сонгон байдаг штэ. Тийм сонгон аваад бүгдээрээ моолын гадаа суугаад гэр бүлээрээ хуваагаад идчихсэн. Бид тийм амьдралыг туулсан. За түүгээр зогсохгүй би дөнгөж инфлюенсер болоод 60,000 дагагчтай л байсан баг. Тэр үедээ надад газныхаа төлбөрөө төлөх мөнгө байгаагүй учраас бүр 2-2 өдөр усанд орч чадаагүй. Тэрнийгээ найзтай хэлтэл манай найз манай дээрээ тусанд оролдоо зүгээр штэ гэж ураад тэгээд би найзандаа орж усанд орж исэн гэх мэтчлэн иймэрхүү байдлаар өөрийнхөө хувийн амьдралыг маш дэлгэрэнгүй ярьдаг байсан. Түүгээр зогсохгүй багасаа ядуу зүдөө өссөн учраас одоо би өөрийнхөө хүчээр аав ээжигээ баян тансаг амьдруулж гин би өөрийнхөө хүчээр энэ бүхэнд хүрсэн гэдэг тэрхүү ядуу хинч биш амьдралаас саятанд хүрсэн. Гэх түүний амьдралын замнал нь хүмүүст маш их урам зориг өгдөг байсан байгаа. Тэр нь хүмүүст маш их таалагддаг байсан. За тэгвэл тэрээр яг иймэрхүү байдлаар өөрийнхөө фэн бейсийг үүсгээд явжгаад яванда OnlyFans гэх платформыг та бүгд мэдэж байгаа. Тухайн OnlyFans дээрээ өөрийнхөө янз бүрийн зураг бичлэгийг оруулж контент креаторээр нь ажил нь цалинжих болсон. За хэрвээ энэ OnlyFans гэх платформыг та бүгд мэдгүй хүмүүс үзэж байгаа бол энэ нь насанд хүрэгчдэд зориулсан зураг бичлэг байршуулдаг, иймэрхүү контентоо байршуулдаг платформ байгаа. За энэ платформоос гэхдээ Ана хэдэн төгрөгөөр цалинждаг гэж бодож байна. Зөвхөн энэ OnlyFans-ээс бүртгүүлсэн бүх контент креатор хүмүүс дундаас 0.1% л багтах хэмжээний тийм өндөр цалинг олдог гэж байгаа. Сард дунджаар $220-оос $260,000 цалинждаг. За мөн үүнийхээ хажуугаар TikTok, Instagram-аас мөнгө нь орж ирдэг, мөн брэндүүдтэй хамтран ажилладаг, гэрээний ажлууд гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар маш их хэмжээгээр мөнгө олдог. За тэгэл өөрийнхөө амьдралыг нэлээд сайхан энэ сошиал медиа дээр босгоод ингээд явж байгаа хүн байгаа. Мөн түүгээр зогсохгүй тэрээр 2023 онд өөрийнхөө Poly гэх нэртэй арьс арчилгааны брэндээ танилцуулсан. Энэхүү Poly гэх брэндээрээ тэрээр арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж борлуулдаг бөгөөд энэ брэндээ танилцуулаад ердөө 7 хоногийн дотор 6 оронтой тоонд бичигдэх хэмжээний хэдэн зуун мянган долларын үн бүхий тийм бараа бүтээгдэхүүний захиалга хүлээлгийн жагсаалт үүссэн байна. За тэр хэмжээгээр олонд танигдчихсан тэр хэмжээгээрээ анханасаа өөрийнх нь брэнд нь амжилттай эхэлсэн. Брэнд болон инфлюенсерийн ажил, контент креаторын, контент бүтээгчийн ажлаар өөрийнхөө орлогыг бүрдүүлээд явдаг ийм эмэгтэй байгаа. Тэгвэл энэ эмэгтэйг тойрсон маш олон драманууд байгаа. Одоо хэдүүлээ драманууд руугаа орё гэж бодож байна. За Ана Полийн драмаг ойлгохын тулд хэдүүлээ хит хитэн хүмүүстэй танилцах шаардлагатай. Эхнийх нь аав ээж Пол байгаа. Аав ээж Полтой холбоотой хэд хэдэн асуудлууд гарах учраас тэднийг танилцуулахгүй болохгүй. Түүний дараа түүний дүү болох Арис Пол байгаа. Арис гэх дүү. За мөн Микела Теста гэх нэртэй мөн л инфлюенсер, OnlyFans-ийн тэм контент бүтээгч охин байгаа. Үүний дараа Алис гэх охин гарч ирнэ. Мөн хамгийн сүүлчийнх нь Жимая гэх охин байгаа. Мөн л инфлюенсер, модель охин. За эдгээр хүмүүсийг та бүгдтэй танилцуулах нь зүйтэй байх гэж бодоод юун түрүүнд танилцууллаа. За Ана Полыг тойрсон маш олон шүүмжлэлүүд байдаг. Тухайлах юм бол OnlyFans-тэй холбогдуулаад түүнийг хүмүүс ихээр шүүмжилдэг. Яагаад гэхээр Ана Пол өөрийгөө секс ажилтан гэж ярьдаг. Энэ нь олон нийтэд таалагддаггүй. Ана Пол өөрийнхөө хийж байгаа ажлаас би огтхон чичдэггүй, тийм болохоор би ийм ажилтан гэж өөрийгөө ярьдаг л та. Гэхдээ энэ нь нөгөө талаас олон нийтэд маш тийм буруу үлгэр дуурайл болж байна гэж үздэг. Дөнгөж өсвөр насн дээр явж байгаа өөрийнх нь үзэл бодол нь тогтоогүй охтуудыг OnlyFans хийгээд өөрийнхөө ил задгаа зургуудыг OnlyFans дээр оруулаад контент бүтээгч болчих юм бол ийм сайхан амьдрах боломжтой гэдэг байдлаар хитрхийн OnlyFans зөвтгөх гээд хитрхи романтиклж уянгалах гээд хичээгээд байна гэж түүнийг шүүмжилдэг. Энэ нь нэг талаас бол зөв. Гэхдээ Ана Пол үүн дээр юу гэдэг гэхээр би ерөөсөө тэгээс сурчлах гээгүй. Гэхдээ би өөрийнхөө хүчээр ийм зүйлийг босгосон юм чинь яах юм гэдэг байдлаар ярьдаг байгаа. За дараачих нь түүний Poly гэх нэртэй арьс арчилгааны брэндтэй холбоотой.
Поли гэх брендийн арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд нь яг үүндээ хятадд үйлдвэрлэгддэг маш хямдхан бүтээгдэхүүнүүд дээр өөрийнхөө шошгыг наагаад борлуулдаг гэдэг тийм яриа зөндөө байдаг. Анна Пол өөрийнхөө тэр Поли гэх нэртэй брендийнхаа бүтээгдэхүүнийг хэрэглээд арьс нь ийм гоё болж гин, ийм болж гин, тийм болж гин гэдэг байдлаар бичлэгүүдэд мэдээж оруулах нь тодорхой. Ингээд оруулдаг. Гэхдээ тэр бичлэгээ дууссныхаа дараа шууд нүрээ угаагаад үнэтэй бүтээгдэхүүнүүдийг хэрэгэлдэг. Мөн янз бүрийн массаж, арьс арчилгааны гоо сайхны салонуудаар явж өөрийнхөө арьс арчилгаан дээр анхаардаг гэж хүмүүс маш их ярьдаг. Үүнийг нь Микела Теста ч гэсэн батлан ярьсан байгаа. Мөн өмнө нь маш тийм энгийн яг л өдөр тутамд энгийн хүмүүс яаж амьдардаг тийм байдлаар гарч ирж өөрийнхөө фэн бейсийг үүсгэсэн хэрнээ Яванда Анна маш тийм үнэтэй брэндүүдээс, тансаг брэндүүдээс худалдан авалт хийж байгаа. Тэрхүү худалдан авалтаараа өөрийгөө гайхуулдаг. Би ингэж олж чадчихээн. Би өнөөдөр ийм зүйл авлаа гэдэг ч юм уу. Яг л нөгөө инфлюенсерүүд ямар байдаг. Түүний нэгэн жишгээр тиймэрхүү хандлага гаргах болсон нь олон нийтэд маш ихээр шүүмжлүүлэх нөхцөл байдлыг нь бий болгосон байгаа. Олон нийт түүнийг анхандаа ямар байсан тэргээрэл байлтаа. Яагаад ийм хуурамч дүр төрхийг бүрдүүлээд байгаа? Эсвэл угаасаа ийм хуурамч хүн байсан байгаад анхандаа тэгж жүжиглдэг байсан юм уу гэж түүнийг шүүмжилж ийсэн. За түүнээс гадна түүний хитрхи ихийн тансаг өндөр хэрэглээ нь бас л өсвөр насны хүүхдүүдийг уруу татах нөхцөл байдлыг бий болгож байна. Өсвөр насны хүүхдүүд өөрийн мэдээлгүйгээр ингэж амьдрахыг хүсэж байна. Тийм учраас буруу зам руу орж байна. Мөн энгийн амьдралтай хүмүүсийн энгийн амьдралтай өдөр тутмынхаа хоол хүнсийг олохыг хичээж махарч ажиллаж байгаа хүмүүсийн амьдралыг доромжилж байгаа юм шиг иймэрхүү бичлэгийг оруулж ийн гэж түүнийг шүүмжлэх болсон. Түүнээс гадна түүнийг насаар нь дагж байгаа нэг яриа байдаг. Юу гэхээр түүний фэн бейс нь хитрхи хортой. Яг л буруу гарын шашны үзэлтнүүд юм шиг болгочихсон гэж ярьдаг. Анна Полиг маш аимшигтайгаар өмөрдөг. Зүгээр нэг өмөрөд өнгөрөх биш. За нэг үздэг хүмүүсээ бол хүмүүс нэг өмөрдөг штэ. Үгүй наа чин тийм юм гэд ингээд өмөрдөг. Гэхдээ Анна Полын фэн бейс нь ерөөсөө тийм биш. Бүр эсрэг талд нь өөртөө Анна Полтой драма үүсгэсэн хүн байвал эсвэл Анна Пол руу ямар нэгэн байдлаар муухай зүйл бичсэн хүн байвал түүнийг маш аимшигтайгаар сүрдүүлдэг. Үхлийн тийм занл хийлэлтэд сүрдүүлэх хүртэл явуулдаг гэж байгаа байхгүй. Тэр хэмжээнд хүртэл нь занл хийлж өмөрдөг. Тэгэхээр ямар аимшигтай хортой харилцаа бэ тийм үстэй. Зүгээр нэг үздэг хүнээ өмөрч хүнд үхлийн аюултай занл хийлэл хийж ийн гэхээр тэр хэмжээнд нь Анна Пол фэнүүдтэй тийм мэдрэмжийг өгчихсөн гэж ярьдаг. Анна Пол бичлэг дээрээ би та нартай хайртай шүү. Та нар байгаа болохоор би ийм байгаа шүү. Та нар ингээд дандаа намайг өмөртөгт маш их баярлалаа. Та нар байгаа болохоор би өөртөө итгэлтэй байдаг гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар фэн бейстэй тийм олонний танил хүн болон энгийн хүн хоёрын хооронд дотн харилцаа үүсгэж байгаа юм шиг тийм хуурамч мэдрэмжийг өгдөг. Тэгэж явсаар өөрийнхөө фэн бейсийг тэгж удирддаг гэж түүний талаар ярьдаг. Ер нь бол Селена Гомес, Ники Минаж тэргүүтэй хүмүүсийн фэнүүд нь маш тийм токсик байдаг гэдгийг дэлхийд даяараа мэддэг. Хэдийгээр Селена Гомес хэдүүлээ би биэндээ маш өгөөмөр байна шүү, би биэндээ маш ийдэг байна шүү гэж ярьдаг ч гэсэн түүний фэнүүд маш тийм токсик гэдгийг дэлхийд даяараа мэддэг. Түүний нэгэн адил магадгүй яг иймэрхүү би та нартай хайртай шүү, нана гэж ярангуудаа нэг иймэрхүү байдлаар үзэгч хүн болон өөрөө контент бүтээгч хоёрын хооронд хуурамч харилцаа үүсгдэг юм шиг байгаа. За түүгээрээ фэн бейсээ фэнүүдээ удирддаг гэж байгаа. За үүний дараа бас нэгэн эвгүй яриа байдаг нь юу гэхээр Анна Полд ямар ч найз байдаггүй. Анна Пол өөрийнхөө найзуудыг өөрийнхөө контентэд зориулж ашигладаг гэдэг тийм яриа байдаг. Анна Полын амьдралд маш олон инфлюенсер охтууд орж гардаг. Яагаад гардаг гэж хэлж байгаа гэхээр Анна Полын амьдралд орж ирсэн инфлюенсер охин амьдралынх нь явцад нэг л мэтгэд гараад явчихсан байдаг. Нэг л мэтгэд тэр охинтой найзлахаа болчихсон, хин хинийгээ дагхаа болчихсон байдаг. Тэгэхээр хүмүүс юу гэж ярьдаг гэхээр Анна Пол хитрхийн мөнгөний төлөө шуналтай. Тийм учраас инфлюенсер охтуудыг судалж агаад энэ охинтой хамт бичлэг хийвэл энэ охиныг өөрийнхөө бичлэгтээ оруулах юм бол би илүү их хандлтыг авч чаднаа гэж боддог учраас охтуудтай өөрөө санаатаагаар ойртдог. Ингээд ойртоод найзлаад өөрөө хангалттай анхаарал авчлаа. Харин ингэж олонний анхаарлыг авч байх үедээ нөгөө охин нь илүү их анхаарлыг аваад нөгөө охиных нь дагагч нь илүү их нэмэгдээд эсвэл Анна Полын тавьдаг янз бүрийн тэр дүрм журамд баригдахгүй бол Анна Пол түүнийг шууд амьдралаасаа хөөдөг
гэдэг тийм эвгүй яриа байдаг. Энийг нь бол хүмүүсийн гаргаж ирсэн яриа гэхээсээ илүүтэйгээр бараг л хүмүүс хөндлөнгөөс хараад тийм байдаг гэдгийг нь тогтоочихсон тийм яриа гэх юм уу. Энэ дундаа нэг эвгүй маш муухай, ер нь бодохын төдийд айгүй муухай нэг тийм яриа байдаг нь юу гэхээр Ана Пол дүүтэйгээ амаргийн харилцаатай гэдэг тийм яриа байдаг. За эрэгтэй дүүтэй хүн байна уу? Би өөрөө дөрвийн эрэгтэй дүүтэй хүн байхгүй юу? Тийм учраас би үнэхээр ингээд эрэгтэй дүүтэйгээ ямар харилцаатай байдгаа бодглохлоор Ана Пол болон Арис Пол хоёрын харилцаа хэтэрхий тийм гаж чим шиг надад санагдаад байдгийн. Анагийн OnlyFans-тэй байршуулдаг контентын зураг бичлэгүүдийг Арис Пол авдаг. Насанд хүрэгчдэд зориулсан платформ учраас ямар шоухон контент байрших вэ гэдэг дээр та бүгдэд ерөнхий нэг төсөөлөл байгаах гэж бодож байна. Тэгвэл тийм зураг бичлэгүүдийг нь Арис Пол авдаг гэсэн үг. Мэдээж ийм зураг бичлэгүүдийг авч байгаа учраас эгчээгээ нүцгэн шалдан байгаа хэдийнэ харчихсан. Таны төрсөн эрэгтэй дүү чинь таныг шалдан байхыг харсан гэж боддоо. Эвгүй биш гэж үү? Үүгээр зогсохгүй тэр хоёрын хэтэрхий дотнд байгаа янз бүрийн зураг бичлэгүүд зөндөө байдаг. Тухайлах юм бол Ана, Арисын өвөр дээр нь суугаад үнсээд, хазар дээр нь үнсээд, чихэн дээр нь хүзүүн дээр нь үнсээд, чихэн дээр нь дотноор юм шивнэх гих мэтчлэн иймэрхүү зураг бичлэгүүд зөндөө байдаг. Түүгээр зогсохгүй дүүгийнхаа нэрийг хөлн дээрээ шивүүлсэн. Арис гэж шивүүлчихсэн. За яг энэ шивээсийг нь бол ойлгож үзээ л та тийм үү. Аав ээжийнхаа, ах эгч дүүгийнхаа нэрний эхний үсгүүдийг эсвэл төрсэн он сарыг нь ч юм уу шивүүлчихсэн хүмүүс байдаг. Тийм тренд нэг хэсэг нэлээд гарсан. Гэтэл аав ээжийнхаа нэрний эхний үсэгч байхгүй зөвхөн дүүгийнхаа Арис гих тэрхүү нэрийг нь хөлн дээрээ шивүүлсэн байсан. Би л хувьдаа дүүгийнхаа эрэгтэй дүүгийнхаа нэрийг хөлн дээрээ шивүүлэхгүйдэг. Биенийхээ хаач байсан шивүүлэхгүй. Иймэрхүү хэмжээний нэлээд дотно. Та нарт юу гэж бодогдож байна? Бас нэг юм галзуу бичлэг байдаг. Тэр нь ямар бичлэг гэхээр Ана усанд ороо шалдан байхад хойноос нь Арис гарч ирээд бичлэг хийж байгаа тийм бичлэг. Таны эрэгтэй дүү таныг усанд орж явахад шалнаар чинь бичлэгийг чинь хийж ин гэж боддоо. Энэ үед Анагийн эргэж харж байгаа тэр харц нь төрсөн дүүгээ харж байгаа харц биш, харин амаргаа харж байгаа харц байна гэж хүмүүс ярьдаг. Та нарт тэгэж санагдаж байна уу? Надад бол яг уу нэлээд тачаангуу харц байхын хувьд байсан. Гэхдээ сайн мэдгүй л байна. Ямар ч байсан энэ хоёрыг ёс бус харилцаатай, гаж харилцаатай цус ойртолд болж байгаа гэж хүмүүс таамаглаж ярьдаг. Анагийн тухайд үүн дээрээ юу гэж ярьдаг гэхээр бид хоёр багадаа ядуу зүд өссөн. Бид хоёроос хүн байгаагүй. Би биендээ л ханд болдог байсан. Тийм болохоор би дүүгийнхаа нэрийг шивүүлсэн. Тийм болохоор би дүүтэйгээ дотно байгаа. Бид хоёр яг уу бусад хүмүүсээс арай илүү дотно. Гэхдээ ямар нэгэн амаргийн харилцаагүй гэж ярьдаг. Гэхдээ олон нийт бол юу гэж ярьдаг гэхээр Аз соёлтой ч байсан, барууны соёлтой ч байсан хинч эрэгтэй дүүтэйгээ ийм дотны харилцаатай байдаггүй маа. Наа чин хитрхи гажиг байна. Наа чин яг л цус ойртолд болоод байгаа юм шиг байна гэж ярьдаг. Түүгээр зогсохгүй бүр нэг галзуу яриа нь юу гэхээр хэрвээ энэ хоёр эгч дүүс гэдгээ олон нийтэд мэддэггүй байсан бол амаргууд гэдэг дүр төрхөөр гарч ирчихсэн байгаа гэж хүмүүс ярьдаг. Тим хэмжээний дотно гэж боддоо. Мэдгүй одоо яг үнэхээр юу болдог чинь те тэгснээ бас хүмүүс юу гэж таамаглаж ургуулж ярьдаг гэхээр энэ хоёр гэртээ юу ч хийдэг юм бэлээ, камераас далдуур юу ч хийдэг юм бэлээ, хинч мэдгүй штэ. Ямар ч байсан энэ хоёрын харилцаа бол ах дүүсийн харилцаа биш ээ гэж ярьдаг. Ийм нэг эвгүй яриа байгаа. За дараагийн эвгүй яриа нь юу гэхээр аав ээж Полтой холбогдож байгаа. За хүүхдүүд бол маш их хэмжээгээр мөнгө олж байгаа. Тийм үү. Санхүүгийн хувьд нэлээд их хэмжээгээр мөнгө олж байгаа. Одоогоор Ана Полын нийт хөрөнгөийнх нь хэмжээ нь 3 сая гэлөө 4 сая доллараар тооцогдож байгаа гэжсэн. Их хэмжээгээр мөнгө олж байгаа. За тийм болохоор хүүхдүүд аав ээж хоёроо хэдийн эрт тэтгэврт нь гаргаад өөрсдөө эрх мэдлийг нь булаагаад авчихсан гэдгийм байна лээ. Ана Пол угаасаа өөрөө ярьдаг. Би ядуу зүдүү амьдралаас гарч ирээд өөрийнхөө хүчээр энэ бүгдийг босгосон. Тийм учраас би аав ээжигээ эрт тэтгэврт нь гаргаад тэднийг баян тансагт хангалуун амьдруулж байгаа гэж үргэлж бахархаж ярьдаг. Тийм ч учраас гэр бүлийн санхүүгийн хариуцж чинь тэр хүнд эрх мэдэл байдаг. Түүний нэгэн адил Ана өөрийнхөө бүх эрх мэдлийг ашиглаад гэр дотроо янз бүрийн дүрм журм тогтоодог гэж байгаа. За та хоёр ингэх ёстой, Арис чи ингэх ёстой гэдэг ч юм уу иймэрхүү байдлаар дүрм журм тогтоож өөрийнхөө эрхшээлээр өөрийнхөө тааваараа байлгахыг хүсдэг. Ийм ч учраас аав ээж хоёр нь хүүхдүүдийнхээ харцаар, хүүхдүүдийнхээ гарын аясаар хөдөлдөг болчихсон гэдгийм байна лээ.
Энэ магадгүй нэг талаасаа үнэн байх. Яагаад ингэж хэлж байна гэхээр Ана Полын аав ээж хоёр нь сүлд салсан юм байна лээ. За энэ гэхдээ баттай яриа биш шүү. За аав ээж хоёрынх нь салсан шалтгаан нь ээж нь аавыг нь араар нь тавьсан учраас салсан гэдэг юм байна лээ. Гэхдээ яг баттай эсхийг мэдгүй хүмүүс л тэгэж гаргаж ирж ярьж байсан. За ямар ч байсан аав ээж хоёр нь салаад тустай амьдрахаар болсон. Энэ үед аавыгаа гудамжинд гаргаад хайчихсан гэж ярьдаг. Маш олон хүмүүс TikTok дээр гарч ирээд Ана Полын аавтай өнөөдөр таарлаа, ингэж уулзлаа. Ана Полын аав өдөр хоногийнхоо хоолыг авч хүчрэхгүй хэмжээний тийм ядуу доорой болчихсон гудамжинд хоног төөрүүлээд явж байна. Өөрөө камерын наан инээж ханаагаал өстой ийм тансаг юм авлаа, тийм юм авлаа гэж ярьдаг хэрнээ аавыгаа гудамжинд гаргаад хайчжээ гэж ингэж хүмүүс маш их хэмжээгээр бичлэг хийж гарч ирэх болсон. Олны үг ортой гэдгийн нэгэн адил магадгүй тийм байхыг үгүйсэхгүй. Гэхдээ Ана үүн дээр юу гэж ярьдаг гэхээр аав ээж хоёр маань салсан, бит хоёр ээжтэй үлдсэн, аав маань тустай байшинд амьдарч байгаа. Миний нохоотой цог хоёулаа амьдарч байгаа. Ерөөсөө тэгэж гадуур гудамжинд гаргаж хайсан юм байхгүй гэж ярьдаг. Гэхдээ таарсан хүмүүс нь ингэж таарлаа, тэгж таарлаа гэж маш их бичлэг хийдэг учраас магадгүй энэ талаасаа үнний ортой байхыг үгүйсэхгүй. За түүнээс гадна маш галзуу нэг юм хоёр бичлэг, хоёр яриа би олж сонслоо. Тэр нь ямар яриа вэ гэхээр нэгт Ана Пол бичлэг хийхдээ аавыгаа гэрлүүгээ дууддаг. Ингэхдээ ус засанд оруулаад пицца захиалж өгдөг гэж байгаа. Пиццагаа идүүлчээд нэг ширхэг л ус өгдөг. Үүнээс цааш ямар ч уух юм өгдөггүй. Ингээл бичлэг дээрээ ороод на гэж ингэж бичлэгээ хийчээд түүнийг буцаал гудамжинд нь гаргаад явуулцдаг гэдэг нэг тийм галзуу яриа байгаа. За дараачийн галзуу яриа нь юу гэхээр Ана Пол аав руугаа тэгж уурладаг гинэ. Олигтойхон хүний эцэг шиг байсан бол тэр үед биткойн авчихгүй яасан бит хоёрт. Юугаа хийж исэн? Гих мэт байдлаар аавыгаа буруутгадаг, тийм болохоор түүнийг гудамжинд гаргачихсан гэдэг тийм яриа. Галзуу агааз. Энэ хоёр гэхдээ яг баталгаатай хэсэг нь бол мэдэхгүй, хүмүүсийн гаргаж ирж зүгээр нэг сайхан драма болох гэж ярьж байгаа зүйл байхыг үгүйсэхгүй. Гэхдээ ийм эвгүй ярианууд бас цаагуур зөндөө байна лээ. За үргэлжлүүлээд хэдүүлээ Анагийн хувийн амьдралын талаар яриадах. Тэрээр Глен Томпсон гэх залуутай 8 жилийн хугацаанд үерхсэн. 8 жилийн хугацаанд хамгийн анх дунд сургуульд байхдаа танилцаад 15 настайгаас 24 нас хүртлээр хамтдаа байсан ийм залуу байгаа. За энэ хоёрыг бол сошиал медиа дээр хүн болгон ёстой энэ хоёр салвал хайр байдагт итгэхгүй гэх хэмжээний тийм хосууд байсан гэж ярьж исэн. Би бол энэ хоёрыг үзэж байгаагүй. Гэхдээ би өмнөх нэг Бекмийн хүүгийнх нь Бруклиний мэдэгдлийн нэг бичлэг дээр ярьжсэн да. Би энэ хоёрыг л салчих юм бол Десмонд Кристи хоёрыг л салчих юм бол би хайр байдаг гэдэгт итгэхгүй гэж боддог байх хэмжээний тийм гой хосууд байсан гэж ярьж исэн. Түүний нэгэн адил хүмүүсийн нүдэн дээр тэр хоёр ч гэсэн яг тийм хосууд байжээ. Глений тухайд багаасаа Анагийн хажууд байсан учраас Анагийн юунд дуртай, юунд дургу, юунд дууралдаг гэдгийг бүгдийг нь мэддэг. Тийм ч болохоор Ана юу хийлгмээр байна, Ана яамаар байна, яавал Анад тухтай баймаар байна, тэр болгоныг нь хилүүлэхгүйгээр хийж өгдөг. Ямар нэгэн зүйлийг түүний төлөө хийж өгөхдөө ямар нэгэн байдлаар ялархах тиймэрхүү дургүй байгаа хандлага ерөөсөө гаргадаггүй байсан. Тийм ч учраас хүмүүс яг л энэ Глен гэх залуутай нэгэн адил тийм л залуутай уулзрах юмсан. Тийм л одоо хайрыг олох юмсан гэж боддог байсан тийм үерхэл байгаа. Ингээд энэ хоёрыг одоо нэг 8 жил үргэлжлээд энэ хоёр удахгүй жирэмсэн болоод гараад ирэх байхдаа энэ хоёр удахгүй хурмын товоо зарлах байхдаа гэд хүмүүс хүлээгээд байжсэн чинь 2023 оны 8 сард энэ хоёр салж байгаагаа TikTok-ийн бичлэгээрээ зарлсан. За ингэхдээ Ана юу гэж ярьж ирсэн гэхээр бид хоёр 16-таагаас 24 нас хүртлээр 8 жилийн хугацаанд үерхлээ. 8 жилийн хугацаанд хамт байлаа. Гэхдээ цаашаад амьдралаа бид хоёр бие биенэггүйгээрээ ингээд өөр өөрсдийнхөө амьдралыг хөөхөр боллоо. Бид хоёр биеиндээ маш их хайртай, бид хоёр биеиндээ маш сайн сайхныг хүсэж байгаа. Бид хоёрын харилцаа бол ингээд энгийн зүгээр байгаа, эвтэй найртай салсан. Гэх тийм утга бүхий зүйлийг яриад хамгийн сүүлд нь Глен түүний духан дээр нь үнсээд дуусж байгаа тийм бичлэгийг цацсан байгаа. За ингэнгүүт л хүмүүс энэ хоёр ч одоо ингээд салчлаа, хайр байдаг гэдэгт итгэхгүй байна. Энэ хоёр ингээд салж байхад угаасаа хинд итгэвдээ бүгд л сална гэх мэт байдлаар янз бүрээр гаргаж ирж ярьж исэн. Тэгвэл энэ салалтын ард маш олон ярианууд, маш олон хувилдааны онол гэж хэлхэн цаашийн хүмүүсийн гаргаж ирсэн таамаглалууд зөндөө байдаг. Тухайлах юм бол энэ хоёрыг яг үерхэж байх үед нь нэг тийм яриа гардаг байжээ. Тэр нь ямар яриа гэхээр Гленийг Ана
араар нь тавьдаг, хуурдаг гэдэг тийм яриа. Яагаад гэхээр Ана ч өөрөө насанд хүрэгчдэд зориулсан контент бүтээгч эмэгтэй байгаа. Тийм учраас янз бүрийн инфлюенсер модельуудтай холбогдож, модельуудтай хамтран ажиллах тохиолдлууд зөндөө байгаа. Энэ бүрт нь Glenn-ийг араар тавьдаг гэдэг яриа гарч ирдэг байсан юм байна лээ. Түүгээр зогсохгүй нэг тийм галзуу яриа байсан. Юу гэхээр Ана Glenn-ийг араар нь тавьчихад машин худалдаж авч өгсөн. Тэрнийг нуухын тулд өөрсдийнхөө интернет орчинд бүрдүүлсэн тэр дүр төрхөө хадгалж үлдэхийн тулд түүнд хэдэн мянган доллар гэлээ. Нэлээд үнэтэй машин худалдаж авч өгсөн. Тэрнийг нь би харсан гэдэг тийм комент гарч ирснээс хойш хүмүүс тэр талаар шуугаж ярьж эхэлсэн. Гэхдээ яг баттай эсхийг мэдэхгүй байна. Зүгээр л нэг комент биччихсэн байсан байхгүй. Тэрнийг нь хүмүүс скриншот хийж аваад гаргаж ирээд ингээд ярих болсон. Тийм учраас Ана Полын энэ утгагүй насанд хүрэгчдийн контент бүтээгч амьдрал яг л олонний өмнө бүх амьдралаа дийлэгдэг энэ амьдралаас нь Glenn залхаад өөрийг нь бас давхар байн араар тавиад байсан учраас салсан байж магадгүй гэж ярьж байгаа. Мөн Ана энэ хоёрын салсан шалтгаан нь хүүхэд байхаа. Ана өөрийнхөө карьерийг үргэлжлүүлэхийг хүссэн, харин Glenn-ийн тухайд тайван, нам гүмхэн амьдралыг хүссэн. Тийм учраас энэ хоёрын цаашдын ирээдүйн төсөөлөл хоорондоо огтлолцохгүй байсан учраас ингэж салсан баха гэж ярьж байгаа хүмүүс байгаа. За мөн Ана Sugar Daddy-тэй болоод энэ хоёр салсан байх гэдэг тийм яриа бас байдаг. Яагаад гэхээр Ана энэ хоёрыг салсны дараачаас маш их хэмжээгээр Европ руу тансаг аяллуудыг хийж исэн, тансаг хувийн онгоцоор нисэжсэн. Тийм учраас Европын нэгэн бас баян хүнтэй харилцаа холбоотой болчихсон их мэтчлэн байдлаар янз бүрийн хүмүүсийг таамаг гаргаж ирж ингэж ярих болсон. За түүнээс гадна Ана Glenn-ээс салахдаа тийм эвтэй нартай салсан юм огт байхгүй. Ана Glenn-тэй ийхүү бичлэг хийхдээ түүнийг маш их хэмжээгээр гуйж, аргадаж, уурлаж, өстой 9 шидээр нь үзчихэж энэ бичлэгийг хийсэн. Тэрнээс шинэ хоёрны хэвтээ салсан юм байхгүй. Ана Glenn-ээс салахдаа их хэмжээний мөнгө өгсөн гэдэг тийм яриа байсан. Яагаад гэхээр Ана Glenn хоёр салсны дараачаас Glenn дахиж хувийн өөрийнхөө мэдээллүүдийг интернет дээр гаргаж ирж цацаагүй. Тэр ч ихтэй алга болсон. Бүр наамгүй. Тийм учраас Ана өөрийнх нь бүх нууцыг мэддэг. Өөрийнх нь тэр OnlyFans-ийнх нь ард, IG-ийнх нь ард, TikTok-ийнх нь ард юу болдог гэдгийг бүгдийг нь мэддэг. Бүх тэр зайл, бүх тэр маркетингийн янз бүрийн зайл, муу муухай болгоныг нь мэддэг учраас түүнд маш их хэмжээний мөнгө өгөөд амийг нь хамхиусан. Ийм ч болохоор Glenn дахиж интернет орчинд гарч ирээгүй гэж ярьдаг. Энэ нэг талаасаа үнэн байхыг үгүйсэхгүй. Яагаад гэхээр ингэж ярьсан хүн нь Микела байсан. Микела ер нь бол яг ингэж ярих болсон тэрхүү жижигхэн очийг нь хүмүүс дунд ингээл хаяад өгчихсөн. Тийм учраас ингэж ярих болсон. За түүнээс хойш Ана бол одоо ганц бие байгаа янз бүрийн залуучуудтай яг инфлюенсер модель залуучуудтай нэр холбогддог ч гэсэн ганц бие ингээд явж байгаа. Нэг иймэрхүү асуудлууд үүссэн байгаа. За одоо хэдүүлээ үргэлжлүүлээ түүний дүү болох Aris-ийн талаар яриатъя. Aris бол эгчийнхаа явсан замналаар яг явж байгаа 2001 оны тийм залуу байгаа. Игч нь OnlyFans-ийн контент бүтээгчтэй. За тэгвэл Aris ч гэсэн OnlyFans-ийн контент бүтээгч. Мөн тэрээр Instagram, YouTube, TikTok дээр бичлэг тогтмол оруулдаг, өөрийнхөө зураг бичлэгүүдийг байнга нийтэлдэг, инфлюенсерийн амьдралаар мөн амьдраад явж байгаа. Үүнийхээ хажуугаар крипто арилжаа хийдэг. Хувьцаагаар мөнгө олдог, крипто арилжаа хийдэг гэх мэтлэн иймэрхүү зүйлд нэлээд сонирхолтой залуу байгаа. Тийм ч учраас тэрээр би ингэж крипто арилжаа хийгээд ийм их ашиг олоод одоо би ийм үнэтэй машиныг өнөөдөр худалдаж авч гин. Одоо ийм машины цуглуулгатай болж гин. Ийм машиныг авлаа гэх мэтлэн иймэрхүү байдлаар өөрийнхөө олж авсан болгоноор флекс дэж гайхуулж амьдардаг. Түүндээ дуртай. За Aris-ийн хувьд эгчээсээ ялгаатай нэг зүйл нь юу гэхээр Aris ямар ч хөмжлөлийг тоохгүй хайдаг. Эгч нь тодорхой хэмжээний тайлбар тавих үедээ тайлбар тавиад хаях үедээ хайдаг бол Aris ихэвчлэн хаях хандлагатай байдаг. Түүнийг тойрсон маш олон шүүмжлөлүүд, ярианууд, ховч юмнууд зөндөө байдаг. Тухайлах юм бол криптогийн асуудал байгаа. Хэдийгээр тэрээр криптогоор мөнгө оллоо, ингэжин тэгжин гэж өөрийгөө гайхуулж ярьдаг ч гэсэн яг үнэндээ тэрээр тэр авсан машинуудаа бүгдийг нь түрээсэлсэн. Энэ 20 настай хүүхэд тэгэж авах боломж байхгүй гэж хүмүүс ярьдаг байсан. Тэгэж баян тансаг харагддаг нь ердөөсөө л хойно нь Ана Пол байгаа. Тим крипто энтрээр мөнгө төгрөг босгоод тим одоо
Сүрхий амьдраад байгаа юм байхгүй, зүгээр л эгчигээ прозетлаж амьдарч байгаа учраас ингэж баян тансаг харагдаж байгаа гэж хүмүүс таамаглан ярьдаг. За дараачийн ярих нэг эвгүй зүйл нь юу гэхээр Арис хин нэгэн эмэгтэйтэй харилцаа тогтоох болгондоо нууцлалын гэрээ байгуулдаг гэдэг яриа. Энэ бол гэхдээ батлагдсан зүйл байгаа, нууцлалын гэрээ байгуулдаг юм байна лээ. Тэрээр үерхэж байгаа охтуудтайгаа, янз бүрийн харилцаанд орж байгаа охтуудтайгаа бидний гэр бүлийн нууцын талаар, чи надтай байх хугацаанд олж авсан мэдээллүүдийн талаар ямар ч зүйл ярихгүй, ярьж болохгүй, ярих юм бол ийм хэмжээний өндөр торгуултай байх болно гэх мэтчлэн иймэрхүү гэрээг байгуулдаг гэж байгаа. Хэцүү юм да тий. Одоо заавал гэрээ байгуулж иж энэ хүнтэй үерхэх юм хайшин. Миний бодлоор охтууд бол тэхгүй байх. Охтууд бол чи энэ гэрэн дээр гар үсэг зурхгүй бол надтай үерхэхгүй шүү гэхээр нь үгүй би зуръя гэхгүй байх. Би бол тэгж бодоод байгаа. Зүгээр л энэ нэг бэлэгдлийн чанартай гэрээ байгаа. Игч маань ийм хүн учраас энэ дээр гар үсэг зурхгүй бол болохгүй, надад ч гэсэн чухал байгаамаа гэд гуйдаг байх, тэгээд зурулдаг байх гэж миний хувьд бодож байгаа. За нэг иймэрхүү инфлюенсер гэхэнч бас хайшин. За яг хуу игчээрээ дамжуулаад олонд танигдаад өөрөө бас тодорхой хэмжээний хөрөнгө мөнгөтэй болчихсон ийм залуу байгаа. За үргэлжлүүлээд хэдүүлээ Микела Тестагийн талаар ярьцгаая. Микела бол Анагийн экс сайн найз нь. За Анагийн дүү болох Арисын экс найз охин нь байгаа. Аристай 2 жил гарan 3 жил шахуу үерхсэн охин байгаа. За тэрээр Анагийн нэгэн адил OnlyFans дээр контент бүтээгч гэж явдаг. OnlyFans-ээс мөн 0.1% л багтах хэмжээний хүмүүс л цалинжих боломжтой өнөө цалинг нь авдаг. За гэхдээ Анаг бодвол цалин арай бага. $160,000 дунджаар сард олдгийм байна лээ. Ийм охин. За мөн үүнийхээ хажуугаар TikTok, Instagram, YouTube дээр бичлэгээ оруулдаг инфлюенсер. Бусад инфлюенсерүүд ямар байдаг? Түүний нэгэн адил маш их мөнгө төгрөг олдог. Санхүүгийн хувьд орлогын хэд хэдэн их үүсвэртэй ийм охин байгаа. Тэрээр 2000 онд Австралид төрж өссөн ба Австрал болон Филиппин гаралтай гэж явдаг. За нэг юм Аз цус орсон болооч тэр юм уу надад бол нэлээд хөөрхөн харагдсан. Гэхдээ та бүгдэд үзүүлж байгаа янз бүрийн зураг бичлэгүүдээс шалтгаалаад энэ хоёр хүн чинь нэг хүн муу юм уу гэж эндүүрч магадгүй гэж бодсны үндсэн дээр энэ охин маань нэлээд гоо сайхны хагалгаанд бол орсон. Гэхдээ энэ үгээрээ би гоо сайхны хагалгааг буруу шааж байгаа юм бол огтхонч байхгүй. Гоо сайхны хагалгаа хийлгэх хэсэг нь хувь хүний өөрийнх нь одоо ирэх гэж боддог учраас надад бол тэр ямар ч асуудал бишээ, зүгээр л та бүгдийг эргэлзэхүй гэд хэлж байгаа шүү. Мөн хожим нь Ана энэ хоёр чинь чи тэгвэл тэрэндээ хагалгаа хийлгээ үсттэй, чи тэгвэл ийм хагалгаа хийлгээ үсттэй гэж хоорондоо маш их маргаж ийсэн. За Микелаг бол цахим орчинд хүмүүс ихэвчлэн drama queen гэж хочлох нь их байдаг. Яа тэгэхээр Микела маш тийм хаврын тэнгэр шиг зантай гинэ. Өглөө нь инээгээл сте сайхан амарлаа, сайхан зөөзөдлөө одоо ингэн тэгнэ гэд ингэж байгаа хэрнээ оройн нь ч юм уу өдөр нь ч юм уу захаасан хоол намдгүй байхын төдийд эсвэл хумс нь хугарахын төдийд уйлал дуулал ста болохгүй байна, бүтэхгүй байна гэл хамаг сэтгэл хөдлөлөө ил гаргадаг. Бичлэгүүд дээрээ ил гаргадаг, сторийн дээрээ ил гаргаж ярьдаг учраас хүмүүс түүнийг drama queen гэж хочлох нь их байдаг. Түүнээс гадна тэрээр янз бүрийн инфлюенсер охтуудын жинхэнэ дүр төрхийг илчлэхтэй гаргуу нэгэн. Наад охин чинь яг үндэ наана ингэж харагдаж байгаа ч гэсэн ийм зүйлүүд хийсэн штэ. Та нар энийг нь мэдгүй л тэгэл хайртай туртай гэж явж байгаа биз дээ гэдэг байдлаар инфлюенсеруудын маскыг хуулдаг гэдгээрээ хүмүүс дунд алдартай. Мэдээж мань ичээгтэй хэрэг дуртай сониуч хүмүүс бол ороод үзэх нь тодорхой. Тийм учраас хандлт ихтэй олонд нэлээд танигдсан ийм инфлюенсер байгаа. Ана болон Арис хоёрыг шүүмжлэлүүд тойрч биш дайрч гарсны нэгэн адил Микелаг тойрсон янз бүрийн ховж шүүмжлэлүүд бас зөндөө байдаг. Хамгийн том нь гэх юм бол 2019 онд болсон нэгэн үйл явдал байгаа. 2019 онд Instagram туршилтын байдлаар хідэн хүн лайк дарсан гэдгийг харуулахгүй болгосон доо. Яг тэр үед Микела яасан гэхээр миний хүч хөдөлмөрийг үгүй хийлээ. Энэ олон хүмүүс над дээр лайк дарж намайг дэмжиж байхад энэ хүмүүсийн тоон харагдахгүй бол миний хүч хөдөлмөр юуны төлөө би ингэж хичээсэн гэдэг байдлаар уйлаад бичлэг хийгээд 2 хоногийн дараа устгасан байдаг. Энэ нь маш олон хүмүүст тархаад хүмүүс түүнийг бүр илэг дог болгож ийсэн.
Бүр ингээд интернет орчиндоо бүр ингээд нөгөө инфлюенсер гэдэг нэр хүндэндээ баригдаад, хавчигдаад тэрнээсээ болоод мэдрэл муутай болчихсон. Сошиал орчиндоо донтчихсан, тэнэг болчихсон гэж хүмүүс маш ихээр доромжлуулж, дооглуулж байсан. За дараагийн асуудал бол тэрээр баян юм шиг харагдахыг хичээдэг. Өнөөдөр өстө уйдаад байна шүү. Гараад нэг $100,000 үрээд ийм авчлаа гэдэг ч юм уу, иймэрхүү байдлаар бичлэг оруулж хүмүүсийн нэг хараалыг иддэг гэх юм уу, мэдээж энгийн амьдралтай хүмүүс бол үүнийг нь харчхаад ямар мэдрэл муутай амьтан бэ гэж бодно штэ. Тэгэхээр яг л миний өмнө нь хэлжсэний нэгэн айдал танигдах нь чухал. Сайнарч байна уу, муугарч байна уу хамаагүй танигдах нь чухал, хандлт нь чухал гэдг нь яг ингээд дүрээрээ бий болж байгаа байхгүй. За үүний дараа тэрээр Лос Анжелест аялаад явж байх үедээ гэр оронгүй хүмүүсийг хараад нулимс тослуулж байгаа бичлэгээ TikTok дээр оруулснаар хүмүүс донд ярианы сэдвийг бий болгож өгсөн. Яасан гэхээр яг тэр үедээ Микела өөрөө $100,000 үнэтэй Tesla түрээслээд явж байсан. Түүнээс гадна маш өндөр үнэтэй дээд зэрэглэлийн зочид буудлыг үзгээд явж исэн. $130 ганцхан салаад худалдаж авч идсэн гэх мэтчлэн. Иймэрхүү баримтууд нь байхад гэр оронгүй хүмүүсийг хараад нулимс тослуулж байгаа нь ямар амар жүжигчин, ямар амар хуурамч юм бэ гэж бодоход хүргэсэн байна. Битгий над гэр оронгүй хүмүүсийг харуулаад оромжлоод бай. Яг үнэндээ чи энэ хүмүүс шиг нэг хоногч амьдарч чадахгүй. Чи ийм байж чадахгүй. Тэгчээд чи нэг хүнд нь туслаагүй байж нулимс туслуулж тэрнийг TikTok дээр худлаа попперч тавьж энтер гих мэтчлэн байдлаар түүн рүү дайрж исэн. Дараа нь тэрээр бас юу гэж шүүмжлүүлжсэн гэхээр хит задгаа байдлаар шүүмжлүүлдэг. Микела хитрхи задгаа хувцалдаг. Заримдаа бүр баг хувцсгүй юм уу гэмээр тэгж задгаа хувцалдаг. Тийм учраас олон нийт хүмүүс юу гэж дургуутдаг гэхээр чи хүүхдүүд чамайг харж байгаа, олон нийт чамайг харж байгаа. Тэгж яхад чи ядаж нэг аятайхан хувцлаад, ядаж нэг бүтэн хувцлаад яваач гэж түүнийг шүүмжилдэг. Одоо нөгөө OnlyFans-ээ дахиад уянгалаад эхэллээ. Дахиад энэ OnlyFans-ээр мөнгө олж болдог гэдгийг сурчлаад эхэллээ гэх мэт байдлаар мөн түүнийг шүүмжилж байсан. Энэ хит задгаа байдлаасаа болоод тэрээр бүр Америкийн нэгдсэн улсын хилээр хүртэл давж чадаагүй тохиолдол байдаг. Энэ дээр юу болсон гэхээр 20 гаруй цаг Америк руу нисэж очсон юм байна л да. Гэхдээ хитрхи задгаа хувцалчихсан байсан учраас түүнийг хил дээрээс саатуулсан. Саатуулаад та визний зөрчил гаргасан гэж эхлээ саатуулсан гэж аа. Саатуулаад ингэхдээ визтэй холбоотойгоор биш харин түүний OnlyFans-ийн аккаунтын талаар, OnlyFans-ийн ажлын талаар маш их түүнээс янз бүрийн юм асууж исэн. Яагаад ингэж задгаа хувцалт яад эн чинь яг яадгийн ямар ажлын гэх мэтлийн иймэрхүү зүйлийг асууж агаад 30 цаг тэр газраа саатуулсныхаа дараа буцаагаад нутаг руу нь явуулчихсан маа. За ийм явдал босны дараа Австралида буцаж ирээд Микела намайг зүгээр 30 цагийн хугацаанд тэгж хорьсон. Зөвхөн би биш тэнд чинь өчнөөгөө олон хоногоор хоригдож байгаа охтууд бас зөндөө байгаа. Би 20 цаг нисэж очсон штэ. Надад ингэж хандах ямар эрхтэй энэ тэд нар намайг ингэж алаг үзлээ, алаг шоог үзлээ. Би Австрали болохоор тэгж гин үү гэх мэтлэн иймэрхүү байдлаар бөөн драма үүсгэсэн. Микела 2020 онд TikTok дээр OnlyFans-ийн тэр аккаунтынхаа талаар OnlyFans-ийн ажлын талаар хитрхи их сурчлаад байсан учраас community guideline-ыг зөрчөөд байна гэд удаа дараа сануулга ирсэн юм байна. Гэхдээ Микела түүнийг нь тоогоогүй. За яавал гэж бодсон юм шиг байна. Гэсэн ч TikTok-ийн зүгээс түүний аккаунтыг нь устгахчихсан. Тийм учраас тэрээр дахиад аккаунт нээсэн. Ингэхдээ одоо арай илүү хариуцлагатай байхыг хичээдэг болсон юм шиг байгаа. Мөн 2023 онд IG болон Facebook-ээс түүнийг хитрхи их OnlyFans-ыг сурчлаад байна. Хитрхи задгаа байна гэдэг шалтгаанаар community guideline-ыг зөрчиж гинэ гэд түүнийг мөн анхаараарай гэд хэд хэдэн удаа сануулга өгсөн гэсэн. Гэхдээ аккаунтыг нь бол устгаагүй. Сануулга өгөөд ингээд өнгөрсөн юм байна лээ. За ер нь бол нэлээд их драматай, нэлээд их асуудалтай араас нь байс хийгээл хүмүүсийн ярианы сэдв болоод байс хийгээл хүмүүсийн шүүмжлэлт өрччихгөөд байдаг ийм инфлюенсер охин байгаа. Тэгвэл одоо Аристай үерхэж ихсэн цагаас нь хэдүүлээ ярьцгаая. 2019 оны сүүл 2020 оны эхээр Ана эхлээд Микелатай танилцсан юм байна. Чиний эн чинь ч гоё юм аа, тэр чинь ч гоё юм аа, чиста гоё охин байш, хоёлаа сайн найзууд болъё гэх мэтчлэн байдлаар Ана түүнийг магтаж өөртөө ойртуулаад нэлээд сайхан хоорондоо дотноссон гэж байгаа байхгүй.
Ингээд дотносоод байж байхдаа Ана юу гэжсэн гэхээр чи манай дүүтэй танилцаач дээ. Манай дүүстэй сайхан залуу байдаг штэ. Ийм чаддаг, ийм мундаг залуу байгаа. Чи болзаад үзэх юм уу гэх мэтчлэн байдлаар дүүгээ түүнд холбож өгч исэн. Ингээд Микелач Аристай болцож эхэлсэн. Арис Микела хоёр болцож эхлээд ердөө 2хан удаа болцсны дараачаас Арис юу гэжсэн гэхээр чи манай гэрт нүгэд ирэлтэй. Хоёулаа хамтдаа бай. Чи манай гэрийнхэнтэй танилцс, надтай дотн бол хоёулаа угаасаа энэ харилцааг чухал харилцаа, гүн гүнзгий харилцаа болгоно гэж бодож байгаа учраас чи манай гэрт нүгэд ирээ. Хэрвээ манай гэрийнхэн таалагдахгүй, манай игч таалагдахгүй байвал зүгээр явж болно. Би таалагдахгүй байвал бас зүгээр гараал явхад болно. Би ерөөсөө чамайг хааж боохгүй, зүгээр л надтай хамт манай гэрийнхэнтэй хамт амьдрий. Би чамаас ингэж салж хагцмааргүй байна гэдэг байдлаар түүнийг ятгаж ийсэн. Харин нөгөө талд Ана юу гэжсэн гэхээр тэгээчтэй найзаа манад нүгэд дээр хідүүлээ хамтдаа контент хий. Бид нэр бүр илүү их хандлттай болж чадна. Контентийнхаа хугацааг ойртуулъя. Өдөр болгон одоо өдөрт 2-3 хийдэг байсан бол өдөрт 5-6 хийцгээе. Хамтдаа гой хөгжилтэй байцгаая. Нэгэнд тоо хоёр serious харилцаа бүтээх гэж байгаа бол нүгэд ирсэн дээр гих мэт байдлаар түүний толгойг угааж исэн байгаа. Гисэн чинь Микела яасан гэж нүгэд оччихсон. За үүнийг нь интернетийн хүмүүс юу гэж харж байгаа гэхээр чамд өөрт чинь бас учир байна. Угаасаа 2хан болцсон залуу ямар залуу л тэр болцсон эмэгтэйгээ манад нүгэд ир гэдгийг. Наа чин шууд red flag байгаа үсттэй. Тэрийг нь мэдсээр ээжж нүгэд очдөг чи өөрөө учиртай байхгүй юу гэж түүн рүү бас дайрч исэн. Red flag-ыг мэдсээр байж яваад очиж гин гэдэг чи өөрөө сохор юм уу? Чи өөрөө тэнэг юм уу? Одоо тэгээ яах вэ гэдэг байдлаар түүнийг шүүмжилж исэн. Энэ асуудал дээр нэг хэсэг хүмүүс нь. За ямар ч байсан нүгэд очлоо. Нүгэд оцсны дараа Микела, Арис, за Ана болон Анагийн 8 жил үерхсэн найз залуу болох Глен тэгээд ээж нь ингээд тавуулаа байгаа. Тавуулаа хамтдаа амьдрах болсон. Энэ цаг хугацаанд өглөө 8-аас орой оронд орох хүртэл 22-23 цаг хүртэл Ана болон бусад гэрийнхэнтэй Микела, Арис хоёр цуг байдаг байсан гэж аа. Арис, Микела хоёр тустай байх ямар ч нөхцөл боломж байдаггүй байсан. Бид хоёр үсрээл 30 минут л цугтаа хоёулахна байдаг байсан. Бусад үед ээж нь ч юм уу, Глен ч юм уу, эсвэл Ана ч юм уу ингээ хурж ирээд байнга л хамт байдаг байсан. Ана, Арис хоёр хитрхи дотно, бүр хитрхи дотно гэмээр тийм харилцаатай. Түүнээс гадна Арис, Ана, Анагийн ээж гуруулаа бие биенээсээ хитрхи хамааралтай, байнга л бие биенээсээ юм асууж идэг ядаргаатай харилцаатай байсан гэж ярьж байгаа. Ингээд хамт амьдраад удаагүй дөнгөж нүүж чод удаагүй байх үед нь Ана юу гэжсэн гэхээр чиний над менежер чинь нэг л бишээ. Чи манай дүүг өөрийнхөө менежерээр аваад IG болон TikTok дээр за түүгээр зогсохгүй чиний над OnlyFans дээр чинь хүртэл манай дүү туслаад өгч чаднаа. Наа чи миний энэ OnlyFans-ийн юмыг ингэж хийдгий штэ. Тийм болохоор чи манай Арист даатгаад үзье. Тэгхийн бол гадны хүнд мөнгө төлжсэнээс чи ядаж үерхэж байгаа хүндээ яах юм бол дотооддоо л хэрглэж гин гэсэн үг штэ. Гих мэт байдлаар толгойг нь угааж исэн. За тийм болохоор эцэст нь Микела Арисыг өөрийнхөө менежерээр авсан. Уул нь менежертэй байсан гэхдээ тэр менежерээсээ болоод Арисыг өөрийнхөө менежерээр авсан. Ингэхдээ тэр хоёр эхлээд 20%-аар тохирсон юм байна. OnlyFans одоо бүх орж ирж байгаа орлогоос 20%-ийг нь Арис дөгөн 80%-ийг нь Микела өөрөө аавна гэдэг тийм тохиролцоотойгоор эхэлсэн. Гэхдээ 7 хоног болгон 5-5%-аар нэмэгдсээр байгаад нэг л мэтгэд 50%-д хүрчихсэн. Хүний орлогын 50%-ийг аавна гэж байгаа байхгүй. За тэгэнгүүт энэ дээр бас айгүй инээдтэй заяа. Арис өөрийнхөө Instagram-аараа дамжуулан мэдээлэл гаргасан. Юу гэж мэдээлэл гаргасан гэхээр би Микелаг ерөөсөө санхүүгийн хувьд одоо хааж байгаагүй, санхүүгийн тийм хяналт тавиагүй, санхүүгийн хүчирхийлэл хийгээгүй. Яагаад гэхээр би Микелагийн менежерээр ажиллаж байсан. Микела өөрийнхөө OnlyFans-ийн контенттой зориулаад өөрийгөө нүрээ буддаг, өөрийгөө бэлддэг. Гарч ирмэгцэн би зураг бичлэгийг нь авдаг. Зураг бичлэгийг нь Микела өөрөө эдитлдэг. Тэрнийг нь би апплод хийдэг байсан. За бас зарим тохиолдолд хариуцсан ажилтнаа нь биш бол би заримдаа түүний IG болон TikTok, OnlyFans-ийнх нь тэр их DM чатуудад нь би хариулдаг байсан. Би мэйлүүдэд нь хариу бичдэг байсан. Хэрвээ хариуцсан ажилтнаа нь хариулаагүй бол би тэгэж бичдэг байсан гэж анги. Энийгээ бол бүрэн дүүрэн би шууд энийг нь хариуцдаг байсан гэж хэлж чадахгүй лээ. Дахиад нэг хариуцдаг хүн байсан юм шиг байгаа.
За ийм мэдээлэл гаргасан байхгүй. Тэгсэн чинь хүмүүс үүнийг нь за болж үз. Ийм хийгээд бичлэгийг нь аваад, зургийг нь аваад, тэрнийг нь апплод хийгээд ганц нэг хүнд мэйл бичээд 3 жилийн хугацаанд дунджаар ботход $2 сая олдгийн бол хүмүүс өдөржингөө махарч ажиллаад ямар хэрэг байгаа наа чин цэвэр лөөвөр байна гэж түүний мэдээллийг няцааж түүн рүү дайрч исэн. Микелагийн хувьд эхэндээ Арис өөрийг нь love bombing буюу эхэндээ хайраар бөмбөгдөжсэн. Түүнд маш гоё бэлгүүдийг авч өгч исэн, маш гоё үгсийг хэлж түүнийг дэмждэг байсан. Түүнийг бүх талаар нь хайрлаж байгаа юм шиг тийм мэдрэмжийг төрүүлдэг байсан. Яванда түүний санхүүд ингээд 50%-аар ороод санхүүгийн хүчирхийлэл хийгээд эхэллээ штэ. Түүний дараачаас бэлгийн эвгүй харилцаанд орохыг шаардах болсон гэж байгаа. Нилээн эвгүй. Мөн яванда Микелаг сэтгэл зүйн хувьд тогтворгүй болгож эхэлсэн. Түүнийг дарамталж өвдөж мөвтгөлээр нь өстө бити жүжиглээд жүжиглдэг хүн дээр очиж жүжигл өвдөөгөө байж худлаагаасаа өвдөж байгаа юм шиг царайлж гин гэх мэтчлэн иймэрхүү байдлаар түүн рүү дайрдаг, өөрийг нь хайрал, өөрийг нь халамжил, чи намайг ингэж халамжилж хайрлж хүндлэхгүй байна гэх мэтчлэн байдлаар түүнийг дарамтлж эхэлсэн байгаа. Нэр өмнө нь хэлсэн тэр $2 сая гэж аа штэ. Тэр 2 сая чинь зөвхөн OnlyFans дээр гарч ирсэн мөнгө шүү. За түүнээс гадна Instagram, TikTok, YouTube гэд хидчнэн ч их мөнгө эргэлжижсэнийг бол мэдгүй зөвхөн OnlyFans дээр олдог дундаж цалингийн дундажлаад 3 жилээр бодож $2 сая гаруй доллар авсан гэж ярьж байгаа шүү. Заяа. Түүнээс гадна Арис юу хийсэн гэхээр би чамд крипто гоор мөнгө олж өгье. Би чамд криптогоор мөнгө олоод хувьцаа зараад хоёулаа энэ мөнгөө эргэлдүүлж болно. Энэ тал дээр надад 100% итгэж болно. Надад хангалттай мэдлэг мэдээлэл байна. Чи намайг яаж мөнгө олдог гэдгийг мэдж байгаа штэ. Гэх мэт байдлаар түүний нэр дээр крипто аккаунт үүсгээд ямар ч байсан ийм арилжаа хийж эхэлсэн. Гэхдээ мөнгө нь мэдээж Микелагаас гарч байгаа. За энэ хугацаанд Арис 50% аваа зогсохгүй яана нөгөө нэг хувьцаагаар нөгөө нэг арилжаагаар оруулсан мөнгө алдчихлаа, дахиад мөнгө зээлэх үү, мөнгө өгөх үү, чи дахиад мөнгө оруулах хэрэгтэй байна гэх мэтчлэн байдлаар 10, 20, 30 мянган долларыг тогтмол авдаг байсан. Түүнийхээ хажуугаар цахим мөрөөтэй тоглоом тоглодог байсан. Тийм болохоор мөрөөтэй тоглоомд алдчихлаа. Чи дахиад надад хэдэн төгрөг зээлээ тгээж би олоод л өстө буцаагаад өгчин. Чи намайг олохоор хэдийг олдгийг мэдж байгаа үстэй. Гэх мэтлэн байдлаар толгоог нь угааж дахиад мөнгө түүнээс саадаг байжээ. Мөнгийг нь өстө жинхэнэ утгаар нь ингэж авч хэрэгэлдэг байж жинхэнэ утгаараа паразитлаж амьдардаг байсан маа. Ийм зүйлүүдийг Микела гаргаж ирж ярьсан. Энэ мэд байдлаар хажуудах хүн нь мөнгийг нь авж байгаа хэрнээ хайрлаад халамжлаад явж чадахгүй давхар сэтгэл зүйн хувьд хүчирхийлээд байсан учраас Микела би ер нь явлаа гэд тэгэхээр Арис яадаг гэхээр би амиа хорлоо шүү. Би өвхөн шүү. Би чамгүй олстой амьдарч чадахгүй. Би одоо ингээл амиа орлоод өгчий л та гих мэт байдлаар түүнийг мөн дарамтлагдаг байсан. Энэ мэтээсээ болоод Микела маш ихээр жин хайж сэтгэл зүйн хувьд савлгаатай болж бөөлжж дотор нь муухаарч түүгээр зогсохгүй зүрхний хим алдагддаг болчихсон гэж аа. Тийм болохоор байнгын зүрхний хим хэмждэг аппараттай явдаг байсан гэж аа. Хүнийг яаж дарамтлахаараа зүрхний хим нь хүртэл алдагдах хэмжээнд хүртэл стресс түлтгэн тийм эцтэй төсөөлөгдөж байна. Миний хувьд төсөөлөгдөхгүй надад бол үнэхээр аимшигтай байсан юм шиг санагдаж байна. Эхлээд хайраар бөмбөгдөж жагаад санхүүгийн хүчирхийлэл үлдэж эхэлсэн. Дараа нь сэтгэл зүйгээр нь дарамтлж исэн. Түүний дараа бэлгийн хүчирхийлэл үлдэж исэн. Янз бүрийн эвгүй бэлгийн харилцаанд орж эвгүй тэр фэнтези тэр эвгүй гаж дур хүслүүдийг нь хангахыг шаарддаг байсан. Гэх мэтчлэн түүнээс гадна бусад хүмүүсээс түүнийг тусгаарлаж байсан. Өөрийнхөө гэртээ байлгаж гарч ороход хэцүү. Тэгтээ найз нөхдүүдтэй нь уулзуулахгүй наачинж тийм юм тэрчинж тийм OnlyFans-ийн контентыг хамт бүтээсэн энэ залуу чинь яг яадаг залуу юм гэх мэтчлэн байдлаар хүмүүсээс түүнийг тусгаарлаж исэн. Нэг иймэрхүү асуудлууд үүсдэг байсан байгаа. Ингээд 2022 онд Арис болон Микела хоёр албан ёсоор салсан. Ингэхдээ Арис Микела руу юу гэжсэн гэхээр чи надтай байх хугацаанд миний гэр бүлийн талаар, миний талаар, өөрсдийнхөө эрхлийн талаар олж мэдсэн бүх зүйлсүүдээ гаргаж ирж яриад үзээрэй. Тэгхийн бол би чамааг IG, тэр OnlyFans, TikTok-ийн ард яадаг гэдгийг чинь ярина шүү. Би өстө чиний бүх маркетингийн зайлыг чинь ил олох шүү гэж түүнийг сүрдүүлж байсан. За тийм болохоор Микела эхэндээ янз бүрийн зүйл гаргаж ирж ярьж чадаагүй.
ярьж чадаагүй чимээгүй хүн байж исэн. Ингэхдээ Арисаа салаад тэрээр янз бүрийн Instagram-ийн, TikTok-ийн инфлюенсер модель залуучуудтай уулзаж эхэлсэн. Хүмүүс түүнийг шинэ харилцаа үүсгэж гин үү, шинэ үерхлийн цуу сонсогдох нь гэх мэт байдлаар хандлтыг өөртөө татчихсан. Гэхдээ үүний ард ямар маркетингийн зал байсан гэхээр нэгт зүгээр л хүмүүсээс хандлт олохын тулд, хоёрт Арисыг хардуулахын тулд байсан гэдг нь хожим нь ил болсон байгаа. За ямар ч байсан эхэндээ ингэжсэн ингэх бүрт нь Арис тухайн уулзж байгаа залуу руу янз бүрийн мессеж бичдэг, DM бичдэг. Чи над Микелагаас хол байгаарай. Ёстой чиний карьерийг үгүй хийж чадах шүү гэх мэт байдлаар түүнийг мөн сөрдүүлдэг байсан. Салсан ч гэсэн түүнийг иргэшээлтэй байлгадаг байсан гэж байгаа. Ингэж явсаар 2025 оны 1 сарын 28-ны өдөр Микела 9 минутын урттай TikTok бичлэг цацснаар нэлээд том асуудал үүсч эхэлсэн. Микела салснаасаа хойш маш хэцүү байсан. Өөрт нь үнэхээр хэцүү байсан. Тэмч учраас нөгөө өөрийнх нь амьдрал нь болчихсон сошиал медиагаа хүртэл дин дун хөтлөх болсон. Зарим нэг өдөр би Арисыг санаад өглөө гэж ярьж исэн бол зарим нэг өдөр нь би Арисыг үзэн ядчихин яаж тийм хүнтэй хамт байсан болоо гэх мэтлэн иймэрхүү зүйлийг ярьдаг. Зарим өдөр нь маш олон бичлэгүүдийг оруулдаг хэрнээ зарим өдөр нь хид хідэн өдрөөр дарааллаад алга болчихдог тагчиг. Фэнүүдийн санааг маш их зовоодог, үзэгч хүмүүсийн санааг маш их зовоодог байсан. За энэ 9 минутын урттай бичлэгээрээ өөрийнхөө энэ та бүгдэд дөнгөж сая ярьж өгсөн үерхлийн талаар ярьсан. За түүнээс гадна тэрээр хожим нь 3 ширхэг подкаст YouTube дээр оруулсан. Тэр 3 подкаст нь нийлээ 7 цагийн урттай тийм урт подкастыг оруулсан байгаа. За энэ подкастууд болон 9 минутын бичлэгээрээ Микела юуг ил болгосон гэдгийг одоо хэдүүлээ жоохон дэлгэрэнгүй ярьцгаая. За эхний ил болгосон асуудал бол саяын хосуудын асуудал байгаа. Дараагийн ил болгосон асуудал бол Анагийн ядуу амьдралаас өөрийнхөө хүчээр өдий зэрэгт хүрсэн гэдэг тэрхүү дүр төрх, тэрхүү маскных нь ардах төрхийг нь илчилсэн явдал байгаа. Яг үнэндээ Микелагийн ярьж байгаагаар Ана огтхонч тийм ядуу зүдүү амьдралтай байгаагүй. Гэр бүл нь огтхонч тийм ядуу зүдүү байгаагүй. Зүгээр л энэ бол Анагийн хүмүүсийн нинжин сэтгэл дээр, хүмүүсийн өрөвдөх сэтгэл дээр, өрөвч сэтгэл дээр тоглолт хийсэн маркетингийн зал байсан. Түүнийг ядуу өссөн манай аав $5 байхдаа $4 нь бензин хийгээд $1 надад өгдөг байсан. Манай аав яагаад $4 $6 бензин хийгээд яваад байгааг миний найз залуу Глен ерөөсөө ойлгодоггүй байсан. Глений тухайд гэвэл тэрээр банкаа шууд шатгуун түгээх газар зогсоол дүүрэгдэг айлын тийм л хүүхэд байсан. Тийм болохоор ямар сони юм да гэж бодож өнгөрдөг байсан. Нэг ёсондоо аавын хобби гэж боддог байсан. Аавын тийм сонирхолтой өөрийнх нь зуршил ч юм уу тийм зүйлийн бах гэж боддог байсан. Түүнийгээ хожим нь надад хийсэн гих мэтчлэн байдлаар иймэрхүү ядуу дүрийг тоглодог. Энэ нь яг үнэндээ зүгээр л маркетингийн зал байсан. Ана чин $690 мянган үнэтэй өөрийн гэсэн усан бассейнтай байшинд амьдардаг байсан. Би тэр байшныг нь харсан. Тэр яавч ядуу амьдралтай хүмүүсийн амьдрах байшин байгаагүй. Ямар хүн усан бассейнтай байшинд амьдардаг? Мэдээж дунджаас дээгүр орлоготой. Тийм л хүн амьдрах боломжтой. Тэгвэл Микелагийн хэлснээр Анагийн аав нь тухайн үеийн австралчуудын дундаж цалингаас 3 дахин өндөр цалин мөнгө олдог байсан. Тийм хүмүүс хизээж 7 хоногийн хүнсний зардал нь $30 байх боломжгүй. Тийм хүмүүс хизээж $4 бензин хийх боломжгүй. Аав ээж хоёр ч гэсэн ууралдаг штэ чи мэддэг үсттэй чам руу ууралдаг. Яагаад худлаагаасаа ядуу амьдарсан инээ тэрэ гэж ингэж худлаа яриад байдгийн гэж чам руу ууралдаг штэ чи тэрнийг нь мэддэг штэ. Тэгсэн ч гэсэн чи өөрийнхөө үзэгчдийг, өөрийнхөө дагагчдыг худлаа арьж бүрдүүлсэн бидтэй гэд ил болгосон байгаа. Тэгсэн чинь үүнийх нь хариуд Ана эхлээд 8 минутын урттай маш тийм яруу сандруу эвгүй нэг тийм бичлэг TikTok дээр оруулсан. Түүний дараа 30 минутын YouTube-ийн бичлэг оруулсан гэж хэлсэн. Тэгэхээр тэдгээр бичлэгүүд дээр гол юу яригдсан гэдгийг яг тухайн асуудлууд дээр нь хариулаад ингээд яриад явчихъя. За энэ асуудал дээр болохоор Ана юу гэж хэлжсэн гэхээр тийм ээ би ядуу өсөөгүй, би ядуу өссөн гэж худлаа хийсэн. Гэхдээ аав ээж хоёр маань энэ 7 хоногийн хүнсний зардал $30 байлаа шүү.
Дараа сарын түрээсээ яаж төлөх вэ гэх мэтчлэн хоорондоо ярьж ах юм бол тэрнийг нь би сонсвол эсвэл миний сургуулийн формыг авч өгч чадахгүй байвал эсвэл миний нийлдэг, миний найзалдаг хүүхдүүдийн эдэлж хэрглэж байгаа зүйлсийг надад авч өгч чадахгүй байвал энэ нь надад манай гэр бүл ядуу юм шиг санагдуулдаг байсан. Надад тийм мэдрэмж төрдөг байсан. Тэрнээс биш би ядуу зүдүү өсөөгүй, тэр бол би худлаа хэлсэндээ хүлцэл өчий тэр чинь үнэ гэд ингээ хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ ингэж мэдрэгддэг байсан тэр мэдрэмжээсээ болж би ингэж ярьсан гэж зөвтгөж ярих гээд байгаа байхгүй. Тэгснээл байс хийгээл it makes me feel broke гэл ингээл дахин намайг ингэж ядуу юм шиг санагдуулдаг байсан гэл бүр ингээ дахин хэлээд байсан чи хүмүүс үүгээр нь дог тохуу болгоод түүнийг бүр ингээ шоолоод янз бүрийн дуу мөн гэд хүртэл хийчихсэн заяо жижигхэн хэмжээний дуу хүртэл хийгээ гаргачихсан. It makes me feel broke. When we can't afford school uniforms, it makes me feel broke. When I'm 11, when I'm 10, it makes me feel broke. Янз бүрийн мим хүртэл гаргаад дээр нь янз бүрийн зүйл бичээд доор нь яг тэр it makes me feel broke гэх хэлсэн үгээр нь дуу хийчихсэн тэр дууг нь явуулж мавуулаад аавд маань $500,000 байсан. Би түүнийг $1 сая шилжүүлчих гэсэн. Гэтэл аавд маань $500,000 байсан. Энэ нь намайг ядуу юм шиг санагдуулж байна гэдэг ч юм уу иймэрхүү байдлаар түүнийг дог тохуу болгож шоолж байсан. Гэхдээ түүний өөрийнх нь бүтээсэн тэр дүр төрх угаасаа анханасаа худлаа болох нь ийхүү илчлэгдсэн. За түүнээс гадна Микела хит хитэн нотлох баримтуудыг ил болгож тавьсан. Тэр нь Анагийн өөрийнх нь Instagram-ийнх нь скриншотууд байсан. Дээр үед багтаа сошиал медиад нэлээд идэвхтэй байсан, байнга өөрийнхөө зураг бичлэгийг оруулдаг байсан гэд би ярьсан да. Бүр ингээ дээр үед жоохон багтаа тэгдэг байсан гэд ярьсан штэ. За тэгвэл яг тэр үеийнх нь постуудыг нь ил болгосон. Үнэхээр 7 хоногт $30 амьдардаг байсан бол яаж Майкл Корсын цаг худалдаж авсан? Яаж хэрэгэлдэг байсан? Үнэхээр $4 бензин хийдэг байсан бол яаж ийм үнэтэй брэндүүдийн бүтээгдэхүүнийг авч хэрэгэлдэг байсан? Яаж нэгдүгээр зэрэглэлээр нисдэг байсан? Яаж Дубай руу аялсан? Яаж Австри руу аялсан? Яаж ингэж аялаад яваад байдаг байсан? Гэд гаргаж ирж тавьсан байгаа. Түүгээр зогсохгүй нөгөө $690,000 үнэтэй байшин гэдэг жаа штэ. Тэр байшингийнх нь усан бассейныхаа урд өөрөө зогсож байгаа тэр зургийг нь хүртэл гаргаж ирж тавьсан. За тийм болохоор Ана үүнийх нь хариуд юу гэсэн гэхээр тэр нэгдүгээр зэрэглэлийн нислэгч нь Арис тухайн үед бид нэр энгийн зэрэглэлээр нисээд явж исэн. Гэхдээ Арис бөөлжчихсэн байсан. Тэр хавийг хүмүүс нь цэвэрлэх хооронд бид хэдийг төр зур нэгдүгээр зэрэглэлд суулгасан юм а. Тэнд ердөө 20 минут бид нар суусан. Тэрнээс биш нэгдүгээр зэрэглэлээр нисээгүй гэж хэлсэн. Бусад зүйл дээр нь бол төдийлөн дөрвтэй тийм хариулт бол өгөөгүй. За түүнээс гадна нэг юм асуудал гарсан юм байна. Ана өөрийнхөө Instagram болон TikTok дээр за би одоо нэг юм giveaway зарлж байна. Хэрвээ та миний OnlyFans дээр subscribe дарах юм бол би танд $1,000 өгье. Би танд $500 өгье гэж ярьж исэн юм байна тухайн үедээ. За тэр subscribe дарахад 10-аас $16 хавцаа хэлбэлцдэг гэж байгаа. Ер нь нэг $15-16 төлөөд буцаагаад $1,000 авах боломжтой гэхээр хүн болгон л subscribe дарна штэ. За тэр дунд бол мэдээж амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүмүүс байсныг үгүйсэхгүй. Гэхдээ дийлэн хүмүүс нь single мамууд, ганц бие ээжүүд, хүүхэдтэй яг хэрэгцээтэй зүйлийг нь авахд мөнгөнд дутаад байсан учраас хүүхэдтэй зориулах сүүлийн мөнгөө тухайн Анагийн OnlyFans дээр subscribe дараад мөнгөө үрчгсэн. Ингээд дарсныгаа Ана руу бичээд би ингээд дарсан шүү. Одоо ингээд над руу шилжүүлж болох уу? Одоо би мөнгө авч болох уу гэд ингээд асуугаад DM чат бичгээр Ана бүр синддэгчгүй байсан гэж аа. Энд чинь тэгэхээр 100% заллан биш вэ нүү? Бүр синддэггүй. Тийм юм хийдэг байсан бидтэй чи ингэж хууль зөрчдөг байсан бидтэй гэж Микела гаргаж ирж ярьсан энийг нь. За түүнээс гадна Микела чи ингэж хууль зөрчихдөө өчнөө олон хүмүүсийг хохироосон. Түүнээс гадна чи залуухан өсвөр насны охтуудыг OnlyFans-д сурчлаа үсттэй. OnlyFans-ыг чи тэр охтуудад сурчлаа үсттэй. Тэр охтуудад OnlyFans хийгээд ийм сайхан амьдарч олно гэдэг тийм үлгэр дуурайлал өгдөг бидтэй. Тийм хинтийг чи өгдөг бидтэй
гэж ярьж исэн. Түүний энэ ярианы арт бол тайлбарлахад Ана өөрийнхөө TikTok болон Instagram дээр оруулж байгаа постууд дээр хитрхи тийм задгай, хитрхи тийм бас жоохон 2 дугаар сувг руу орох хэмжээний хитрхи тачаангуу, хитрхи задгаа байгаа тиймэрхүү зураг бичлэгүүдэд оруулдаг. Энэ нь 70 дугаар хүүхдүүдэд сурталчилж гин гэж Микела ярьжсэн байхгүй юу. Тэгсэн чинь үүнийх нь хариуд Ана юу гэжсэн гэхээр миний Instagram болон TikTok дээр намайг үздэг хүмүүс харж гин үү? Дийлэнх нь 18 наснаас дээш 93% байна. Тэгэхээр би сурчлаагүй гэсэн үг гэдэг тийм ерөнхийдөө нэг YouTube болон Instagram, TikTok дээр тийм статистик үзүүлэлт гэх юм уу, тийм үзүүлэлт гардаг да. Тэрнийг ингэж харуулаад тайлбарлаж ийсэн. За үүн дээр нь хүмүүс юу гэжсэн гэхээр хэр олон хүмүүс, хэр олон хүүхдүүд багадаа насаа нэмж Instagram, Facebook нээжсэн бэлээ. Түүний нэгэн адил яг одоо TikTok үзээд байж байгаа, яг одоо YouTube, яг одоо Instagram үзээд байж байгаа хүүхдүүд хэр олон хувь нь насаа нэмээд нээсэн байж болох уу? Зөвхөн энэ статистик үзүүлэлтээр л эн чинь 18-аас дээш насныхан гэж итгэхэд бас хэцүү. Энэ бол учир дутагдaltaй. Үүнд итгэж, үүнийг өөрийнхөө өмгөөлөл болгож ингэж ярьж байгаа чинь шал тэнэг байна гэж түүнийг шүүмжилж ийсэн. Ер нь насаа нэмж Facebook, Instagram нээх тохиолдол зөндөө байдаг штэ. Тухайлх юм бол 13 нас хүрээгүй бол TikTok ашиглах боломжгүй. Гэхдээ манай нэг дүү 13 нас хүрээгүй байсан ч гэсэн TikTok аккаунт нээч гэсэн үзэл явж байгаа. Тийм байх боломжтой байхгүй юу? Эцэг их нь ар гэр нь яаж ч одоо болохгүй бүтггүй наатахастай бол мол гэд хянж байгаа ч гэсэн үзээд явж байгаа хүүхдүүд зөндөө байгаа. Тийм учраас далдуур чи хүүхдүүдэд сурчлагаа хийж гинэ гэж түүнийг олон нийт шүүмжилж байсан. Мөн энэ асуудал дээр Ана өөр юу гэж ярьж исэн гэхээр яг энэ лотро метро болсон гэдэг дээр бол юу ч хэлээгүй, хууль зөрчсөн гэдэг дээр юу ч хэлээгүй. Тэгснээ буцаагаад Микела руу дайраад эхэлсэн. Тэгэж ярих юм бол чи надаас илүү Instagram дээрээ, TikTok дээрээ, OnlyFans-ээ сурталчилдаг байсан биз дээ. Би тэр чи мэдэн шүү. Чи өөрөө тэгэж их сурталчилдаг, харин би жилдээ 2 удаа сурчлагаа явуулдаг заа юу. Гихмичлэн өөрийгөө өмөрч исэн. За энэ Анагийн яриад байгаагаар чи Instagram дээрээ тэгдэг бистэй, TikTok дээрээ тэгдэг бистэй гэдэг нь яг ямар учир утгатай гэхээр Микела өөрийнхөө нэлээд заадгаа зургнуудыг оруулаад тэнгүүтээ дээр нь тийм линк байршуулцдаг байсан юм лээ. Цаашаа үзхийг хүсвэл чи юун дээр дарахаа мэдж байгаа гэдэг бичгтээ тэгээд шууд тэр линкэн дээр дарангууд OnlyFans платформ руугаа шилжээд тэгээд түүн дээрээ subscribe дарж иж цаашаага үзэх боломжтой. Иймэрхүү байдлаар сурталчилдаг байсан юм байна лээ. Энийг нь Ана ярьсан гэсэн үг. За тэгэхээр одоо айл тал нь яг л адилхан сурчлагаа хийдэг бага насны хүүхдүүдэд буруу үлгэр дуурайл үзүүлдэггүй гэвэл үзүүлдэг л байсан байгаа зү тэ. За ийм асуудал. Түүний дараа бас нэг нь ярьсан зүйл нь юу байсан гэхээр нэг өдөр Ана дээр нэг фэн үзэгч нь ирсэн байна л да. Ингэхдээ Анаг тэгсэн байна. Станер Ана би чамааг үнэхээр их дэмждэг шүү. Үнэхээр их хайрладаг шүү. Чи станера мундаг шүү, хөөрхөн шүү. Би чамаа ганцхан удаа тэрвэрч болох уу гэд. Тэгээд тэрврээд явсныхан дараа Ана нөх муха тарган дээр нь амар хүлэрчгсэн байна. Амар хөлстэй ямар заваа юм бэ гэж хэлсэн гэж аан. Түүнийг нь Микела гаргаж ирж ярьсан. Энэ дээр нь Ана юу гэж ярьсан гэхээр би ерөөсө хүмүүсийг тарган марган гэж дуудаж байгаагүй. Та нар мэдэн штэ. Би хүний гадаад төрхөөр нь битгий шүүмжил, өөрийгөө битгий гоочл гэж ярьдаг. Гэтэл би юу гэж тэгэж хэлэх юм бэ? Би юу гэж тэгэж хэлэх юм? Хин нэгэн хүн намайг тэрврээд эн чин айгүй хөлстэй явж штэ, айгүй муухай хөлсөрхөг байна гэж ярих юм бол энэ муухагаар хэлж байгаа зүйл биш. Энэ зүгээр л жоохон хөлстэй байна шүү гэж ярьж байгаа л зүйл. Хин нэг нь намайг тэгэж ярьсан ч гэсэн би түүнийг намайг муухагаар ярьж гин гэж бодохгүй. Харин тарганы тухайд би хизээч тэгэж яриаггүй гэж ярьжсэн. Тэгвэл нэг тийм мессеж ил болсон. За тэрэн дээрээс хачин тарган юу чинь гэд ингээд биччихсэн. Тийм мессеж нь ил болсон. Ингэнгүүт түүнийг дахиад худлаа ярьж байгаа гэдэг нь ил болсон. Түүнээс гадна Ана, Гленийг ардуур нь тарган марган гэж ярьдаг байсан гэж илчлэн ярьсан. За энийг нь бол сайн мэдгүй байна. Өөрийнхөө найз залууг ардуур нь тарган марган заваа маван гэж ярих юм болов. Хайртай хүнээ бол хүн тэгэж ярихгүй л байх. Зүгээр Гленийг бол тэгэж ярьдаг байсан гэсэн. Гленийг хэрвээ та бүгд харж байгаа бол Глен чинь угаасаа тийм бондгор нилээн жоохон тийм махлаг залуу байгаа. Тийм учраас нэг талаасаа тэгэж ярьсныг үгүйсэхгүй. Гэхдээ хүн хайртай хүнийхээ талаар бараг тэгэж ярихгүй хаа. Миний бодлоор тэгэж хэлсэн нь бол хитрхи дэгсдүүлэх гээд хитрхи бас
хүч өгөхгүй тэгэж ярьсан болоо гэж бодсон. За мөн 8 минутын хамтлагийнхаа дараа Ана юу гэж ярьсан гэхээр та нар өстой сошиал медиагаар хүмүүсийг ингэж дээрлэхэж болохгүй. Сүүлийн үеийн энэ сошиал медиа дээрлэхэд бүр утгаа алдсан. Хүмүүс маш ихээр бие бинийгээ дээрлэхдэг болсон. Ингэснээр тэр хүмүүсийг ямар нөхцөл байдалд хүргэж болохыг та нар мэдгүй штэ энэ төр гэл намайг дээрлэх чинь гэл уйлал дууссан байхгүй энэ бичлэг нь. Гэтэл Анагийн нэгэн voice message нь ил басан. За тэр мессеж нь ямар мессеж байсан гэхээр хэдүүлээ одоо өстө маш олон Instagram хуурамч аккаунтыг нээх хэрэгтэй байна. Тэгээд тэр охины доор ёстой нэг шүн орой яг унтгаал хэвтэнгүүт хин нэгэн хүн өөрийг чинь нэг ингээ айгу муухагаар хилчингүүт бодогдоод унтаж чаддгүй штэ. Тим хэмжээний аимшигтайгаар доромжилж бичмээр байна. Янз бүрийн зүйл бичиж, янз бүрийн одоо комментуудыг ингэж үлдээмээр байна. Хэдүүлээ тийм ажлыг яарвчланхан хийх хэрэгтэй байна гэдэг тийм voice message нь ил басан. За ингээл дахиад бүх одоо өөрийнх нь ярьсан зүйлүүд нь 360 эргээд тайлбараа тавихтаа хүртэл худлаа ярьж гин. Худлаа зүйл дээр босгосон өөрийнхөө карьерийг авж үлдэхийн тулд тайлбарлахтаа хүртэл худлаа ярьж гин гэд хүмүүс түүнийг бүр үзхээ болоод маш олноороо cancel хийж эхэлсэн. За миний олсон мэдээллүүдээр жоохон зөрүүтэй олдчихжээ. Зарим мэдээллүүдээр түүнийг 7.2 сая дагагчтай байсан анх. За зарим мэдээлэлээр нь 6.9 сая дагагчтай байсан. Гэх мэтлэн янз бүрийн зөрүүтэй мэдээллүүд явж исэн. Гэхдээ одоо бол 5.6 сая дагагчтай болтлоо ойролцоогоор сая гаруй бараг 2 сая дагагчаа алдчихсан байгаа. Яг сошиал медиагаар өөрийнхөө амьдралыг болгодог хүн бол амиа хорлох хэмжээний бидтэй 2 сая хүн шууд түүнийг cancel хийж гин гэхээр цаашид ч гэсэн намайг cancel хийгээд би хинч биш болох юм байна гэж бодохыг үгүйсэхгүй тийм их хэмжээгээр хүмүүс түүнийг cancel хийж хэлсэн байна. За тийм болохоор энэ Poly гэх брэндээ явуулаад байгаа хэрнээ яагаад OnlyFans хийгээд байдаг вэ гэхээр OnlyFans-ээс л мөнгө олдог. Poly гэх брэнд нь энэ cancel-аас болоод тэгэж их зарагдгаа болчихсон. Дээр нь өөрөө янз бүрийн брэндүүдтэй хамтарч ажиллаж ингэхэн ч гэсэн харьцангуй багасчихсан учраас OnlyFans хийхгүй болохгүй нөхцөл байдалд хүрч байгаа. Тийм болохоор одоо хүртэл хийж байгаамаа тэрнээс биш наа чин болохоо хүрвэл айл эрт болчих байсан гэж хүмүүс ярьж байгаа. За дараагийн ярих зүйл бол би өмнө нь хэлсэнчлэн Alice гэх охин байгаа. За энэ Alice гэх охин бол Aries-ийн бүр эрт дээр үеийнх нь ex найз охин. За тэрээр Aries-тэй өөрөө 12 настай байхдаа. За Aries 17 настай байхдаа тэр хоёр уулзаж, үерхэж, болцож эхэлсэн гэж ярьж гарч эхэлсэн байхгүй юу? Alice 17 нас хүрэхдээ хамгийн анх TikTok дээр гарч ирээд Aries гэх энэ Anna Paul гэх инфлюенсерийн дүүн надад ийм зүйлийг хийсэн гэж гарч ирж ярьжсэн. Гэхдээ эсэргээрээ түүнийг худалч гээд Anna Paul, Aries Paul бүгдөө дайраад энэ охины амьдралыг бүр 360 эргүүлээд энэ охиныг хинч биш болгоод хайчихсан ийм охин байгаа. За тэгвэл энэ талаар хэдүүлээ жоохон дэлгэрэнгүй яриадах юм. Alice-ийг 8 дугаар ангид байхад Aries-ийг 12 дугаар ангид байхад энэ хоёр анх танилцчихсан. Тэр үед Alice дөнгөж 12 настай, дөнгөж 13 нас хүрчээсэн гэжсэн. Дөнгөж 13 нас хүрэхдээ зэрэгцээд Aries-тэй болцож эхэлсэн. 13 настай охин юу гэж бодох вэ? Aries-ийн хувьд анхнаасаа маш ихээр хайр халамжаар бөмбөгдөж эхэлсэн. Түүнд хайртай, түүнтэй суун, чи миний ирээдүй, чи бит хоёр бол заяаны хосууд гих мэт байдлаар түүнд бэлэг явуулж, гой сайхан үгсээр чихэн дээр нь цэцэг ургуулж исэн. 13 настай охин юу гэж бодох вэ? Эн чинь надад жинхнээсээ хайртай юм байна. Анхны хайр бүтдэггүй энэ төр гэдэг чинь худлаа бит хоёр анхны хайраа бүтээх юм байна. Энэ хүн миний ирээдүйн хаан юм байна, ирээдүйн нөхөр юм байна. Бит хоёр ингээл үүнээс хойш үрд хамт байх юм байна гэж бодно тийм үү? Тэгтэл яванда Aries юу хийсэн гэхээр чиний тэр найз чинь жоохон тийм юм аа. Энэ найз чинь чамд хатаарах юм биш үү? Энэ найз чинь чамд тэгж хань болохоор найз биш байна гэх мэтчлэн байдлаар найзуудаас нь түүнийг холдуулж тусгаарлаж исэн. Түүнээс гадна энэ хин тэр хин гэх мэт байдлаар охиныг харддаг байсан. Мөн өөрсдийнхөө бэлгийн харилцаанд орсон явдлаа хинт ч хэлж болохгүй гэж хэлдэг байсан байгаа.
Хэдийгээр өөрөө Алисыг бэлгийн харилцаанд орсон гэдгээ хэлж болохгүй гэдэг байсан хэдий ч өөрийнхөө фитнесийн найзууд, жимнийхаа найзуудад би энтэй ингээд бэлгийн харилцаанд орсон шүү дээ. Бид хоёр унтсан шүү дээ, ингэсэн шүү, тэгсэн шүү гэдэг байдлаар маш тэгж сайрхаж, бахархаж ярьдаг байсан гэж байгаа байхгүй айгүй муухай. За ийм байдлаар ерөнхийдөө жоохон хүүхэдтэй бэлгийн харилцаанд ороод үерхэж байгаа. Энэ нь нэг талаасаа педофил гэх тэрхүү нэр томьёонд харьяалагдахгүй, тэрхүү нэр томьёонд орохгүй ч гэсэндээ жоохон эвгүй биш байна уу? Одоо 4 нас битгий хэл 2 насны хооронд л зааг ялгаа ажиглагддаг. Тэгэхээр 16 настай эрэгтэй хүүхэд юу бодох уу? 12, 13 настай эмэгтэй хүүхэд юу бодох уу? Сэтгэлгээний хувьд хамаагүй өөр байгаа штэ. За тэгтэл ийм харилцаанд ордог байсан байгаа. Ингээд 2017 онд Алис гарч ирээд ярихдаа энэ бүх зүйлийг яриад намайг найзуудаас маань холдуулж исэн, надтай бэлгийн харилцаанд орсон намайг бэлгийн хүчирхийлэлд оруулж исэн, намайг хүчинтэж исэн. Гэт TikTok дээр гарч ирээд ярьсан байгаа. Тэгсэн чинь яг энэ яриаг нь Ана үлгэж аваад өөрийнхөө TikTok дээр юу гэж ярьж исэн гэхээр за надад Алис гэх охины чи яриаг сонслоо. Алис 8 дугаар анги, Арисыг 12 дугаар анги байсан гэд ингээ ярьж ах шиг байна. Гэхдээ Арис чинь 12 дугаар ангид байхдаа 17 та байгаагүй 16 та байсан заа юу. Үеийнхнаасаа нэг дүү байсан заа. Наад охин чинь ингээд тасаа худлаа хэлээд байгаа байхгүй юу. Зүгээр л нэр хүнд олох гэж ингэж яаж байгаа. Гэх мэтлэн иймэрхүү байдлаар дүүгээ өмөрж исэн. Гэхдээ тэрээр бас нэгэн бичлэг дээр тэгж ярьж исэн байхгүй юу. Намайг 16 та байхад нэг надаас 3 ах залуу намайг ингээд өстой заваан балиар гаж байгаа зүтэй педофил байгаа зүтэй гэх мэт байдлаар нэг тийм бичлэг оруулчихсан байсан. Тэрнийг нь хүмүүс нийлүүлээд өөр дээр нь тулахаар өөрөөс нь 3 ах хүн педофил болчдөг. Өөр охин дээр тулахаар 3 насны зүрүү юун сүртэй юм болчдөг. Ямар балиар ёс суртахуунгүй муухай юм бэ гэж түүнийг ярьж исэн. За тэнгүүтээ Ана өөр юу хийсэн гэх тэгэхээр Ана Арис, тэнгүүтээ Глен гэд найз залуу нь өөр нэг үеэлийнх нь үеийн охин бас нэг найзтайгаа цуг тавуулаа насанд хүрсэн хүмүүс Алис дээр очисон байгаа. Яг тухайн үед бичлэг цацсныхаа дараа 17 настай Алис дээр очисон. Энэ үед Алис хамраач цохуулгаагүй. Мэдээж 5-5 насанд хүрсэн хүн өөр дээр нь ирж яхад ямар л өсвөр насны охин 17 та охин гарч уулзах юм тийм бидтэй. Яг одоо над дээр 5 насанд хүрсэн хүн ирж уулзъя гэсэн ч би гарахгүй. Намайг яаж ч юм бэлээ би мэдэхгүй штэ. Гэтэл тэд нар энэ байдлыг нь ашиглаад юу гэж ярьж байсан гэхээр YouTube дээр бичлэг оруулсан. Бид нар нүүрэлтий гэсэн чинь наад охин чинь ирээгүй. Ингээ худлаа ярьсан болохоор эцэндээ ирж чадсангүй гэдэг тийм утга бүхий бичлэг хийгээд цацчихсан байгаа. За тийм болохоор австралчууд тэр даяараа яг тэр Австралийн тухайн үеийн өсвөр насны эсвэл оюутан яг тэр үеийн залуучууд Алис руу дайрч исэн. Чи өстө худалч, чи өстө ийм байлаар худалч заваа маван гэдэг байдлаар түүн рүү дайрч исэн. Найзууд нь хүртэл түүнтэй нийлхээ болоод сургуулийн орчинд хүчирхийлэлд өртөж эхэлсэн. Хүмүүс түүнийг маш муухайгаар дээрлэгдэг, хинч түүнтэй найзалдаггүй, түүгээр зогсохгүй түүний цахим хаягт нь хүртэл үхлийн аюултай сүрдүүлэг ирдэг байсан. Тэр аяараа түүнийг ёстой нийгмээс тусгаарлана гэж нь болсон байгаа байхгүй. Ийм асуудал үүсээд сургуулийн орчимд маш ихээр дээрлэхүүлдэг байсан болохоор явандаа дээрлэхэлт нь бүр хурц хэрцгий болж исэн учраас тэрээр 12 дугаар ангиа төгсөлгүйгээр сургуулаа хүртэл хайсан байдгийн юм лээ. Үүнийг нь Микелаг ярьж гарч ирсний дараа Алис ч гэсэн дахин гарч ирж ярих болсон. Микела бас энэ Алисын хэргийг гаргаж ирж ярьсан. Арис ер нь ийм л залуу, ийм л юм хийдэг. Яг адилхан байгаа зү ийм юм хийдэг учраас энэ охины хүртэл сэтгэл зүйн дарамтанд оруулж штэ гих мэтлэн иймэрхүү байдлаар гаргаж ирж ярьсан. Энэ үед Ана юу гэж ярьж байсан гэхээр за би дээр үед хос хоёрын хооронд ороод нэг юм бичлэг хийжсэндээ харамсдгаа. Ер нь хоёр хүний үерхэл биднэрт ердөөсөө хамаа байхгүй. Тэгж яагаад би тэгээд нэг бичлэг хийчихсэн тэрэндээ олж жоохон харамсдгал юм. Гих нэг тийм утга бүхий бичлэгийг оруулсан. За гэтэл хүмүүс энэ дээр нь айгүй хууралж байгаа. Бүхэл бүтэн нэг хүний амьдралыг үгүй хийчихэд бүхэл бүтэн нэг охин 12 дугаар ангиа төгсөлгүйгээр сургуулаа хайсан байж тээ. Тэр хүүхэд сэтгэл санааны ямар их дарамттай байсан бол яаж амиа хорлцоогүй юм, яаж өдий зэрэгтэй тэсэд байсан. Бүхний тэрэ түүн рүү дайрж яхад
Яаж тэр охин тисчээсэн бол, яаж тэр охин зовжсэн бол тэгж байгаа зүгээр нэг бичлэг хийсэндээ харамсдیں гэх мэтчлэн хачин юм яриад байж ахын тэрний хооронд уучлалт гуйгаач чи гэх мэт байдлаар Ана руу дайрч исэн. Алисын бас нэмж хэлсэн зүйл нь юу байсан гэхээр Арисын зүгээс Пол гих тийм хаягалсан захаа ярьсан гинэ. За тэр захааг нэгэд харсан чинь хууль зөрчсөн үйлдэлээ нин даруй таслан зогсоох тухай гих тийм мэдгдлийг хүргүүлсэн байсан юм байна. За тэрэн дээрээ чи бит хоёрын харилцааны талаар, бит хоёрыг үерхжсэн талаар, Арисын зам байдлын талаар, мөн энэ Ана болон Арис хоёрын гэр бүлийнхэн талаар юу ч ярьж болохгүй. Чамд тэгэх эрх байхгүй. Хэрвээ чи ингэж ярих юм бол бид нар ийм хуулийн арга хэмжээ авна гэдэг тийм утга бүхий мэдгдлийг Алис руу хүргүүлсэн байгаа. Гэтэл хүмүүсийн ярьж байгаагаар энэхүү мэдгдэл нь бүр инээдми юм байсан гэж байгаа. Ямар ч тийм хуулийн мэдгэдэггүйнгүй ёстой л Арис өөрөө бичээд явуулчихсан аятай тийм мэдгдэл байсан гэж одоо хүмүүс ярьж исэн. За тэр мэдгдэл дээрээ зүгээр сошиал медиа гэд биччих боломжтой юмн дээр жишээлбэл Facebook дээр, TikTok дээр, Instagram дээр гэд тус бүртчлэн ингээд юу яачихсан, нэршлиг нь биччихсэн. За ер нь л жоохон хар ярааны яриатай тийм мэдгдэл байсан юм байна лээ. За тийм болохоор хүмүүс үүнийг Арисыг явуулсан гэж харддаг. Арисын тухайд гэвэл би ерөөсөө над мэдгдлийг чинь явуулаагүй мэдхгүй гэж хэлсэн ч гэсэн хожим нь тэд нар явуулсан болох нь ил болсон. Зүгээр худлаа ярьчихсан байгаа байхгүй. За ийм мэдгдлийг явуулсан. Түүнээс гадна яг тэр хүчирхийлүүлснээсээ болоод Алис эмнэлэгт хүргэлцэж байхад хүртэл Арис ерөөсөө тоогоогүй гэжсэн. Тэгэхээр Микелагийн нэгэн адил бас л эмнэлгээр дамжсан гэсэн ч тоогоогүй. Ийм муухай паразит муухай залуу байт юм байна. Тэгснээ энэ муухай залуу яг тухайн үед 17 настай байхдаа хамгийн анх Алис гарч ирээд мэдгдэл гаргасан шүү дээ. Яг тэр мэдгдэл гаргасныхан дараа өөрөө ч гэсэн нэг тийм бичлэг хийгээд цацсан. Тэрэн дээр нэг тийм инээж минээгээд ер нь нэг тийм жоохон пэдгэр байгаа нь ер нь нэг тийм жоохон эвгүй хандлага гаргаад байгаа нь ажиглагдчихжээ. Ерөөсөө гэмшиж байгаа царай бол байгаагүй. Тэгснээ юу жарсан гэхээр бит хоёр үерхжсэн. Та нар намайг хүүхэд хүчирхийлэгч гэдэг ах шиг байна. Хүүхэд хүчирхийлэгч гэдэг чинь 18 наснд хүрсэн хүнийг хэлдэг. Жохон юм уншиж судалмаар байгаа хгүй та нар. Би тухайн үед 16, 17 настай байсан. Би 18 хүрээгүй. Тэгэхээр би хүүхэд хүчирхийлэгч болохгүй. За дараачих нь хүмүүс намайг педофил гэдэг ах шиг байна. Педофил гэдэг чинь тухайн хүүхдээсээ багадаа 5 насаар ах байхыг хэлнэ. Тэгтэл бит хоёр тухайн үед 3-4 насны зөрүүтэй байсан. Тийм болохоор би педофил гэх нэр томьёонд харьяалагдахгүй. Та нар жоохон над хэлэх үгээ бодох хэрэгтэй. Та нар жоохон юм уншиж судлах хэрэгтэй. Мэдлэггүй хүмүүс юм ярихаар ингэдэг байхгүй юу? Гэх мэт жоохон эвгүй зүйлүүдийг ярьсан байхгүй юу? Гэхдээ энэ нь үнэн болж таарсан. Алисыг хүчирхийлсэн бэлгийн хүчирхийлэлд оруулсан гэдэг нь үнэн болж таарсан. Ингээд 2023 онд Арис 12-оос 16 насны хүүхдийн эсрэг хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнгээд 3 зүйл ангаар ялалсан ба ялан төдийлөн чанга байж чадаагүй. Түүнийг 1 жилийн хугацаанд ямар нэгэн байдлаар хүүхдүүдтэй холбоотой иймэрхүү гэмт хэрэг дахиж хийж болохгүй. Түүнээс гадна Алист $1500 нөхөн олохоор олгоно. Мөн $1000 торгуул төл гэдэг тийм ял шийтгсэн байна. За гэхдээ үүнийг нь яг яал гэх нь цаашийн зүгээр сулхан шийтгэл хүлээлгээл өнгөрсөн. Тийм учраас Алисын ярьсан болгоно нь үнэн байсан боловч яг тухайн үедээ сошиал медиагаар түүнийг ялалчихсан гэсэн үг. Хохирогчийг хүмүүс яллаад дууссан байгаа. Мөн нөгөө нэг мэдгдэл гээд байгаа штэ. За тэр мэдгдэл нь явуулсан гэдэг нь яаж үнэн болсон гэхээр хожим нь Ана юу гэж ярьж исэн гэхээр Арис бит хоёр ийм нэг охин бит хоёрын талаар ийм яриад ах шиг байна. Иймэрхүү байдлаар комментууд ирэх боллоо гэд өөрсдийнхөө маркетингийн тэрхүү багтааг хэлчихсэн байсан. Тийм учраас тэр маркетингийн багийнхан бидэнд мэдэгдэлгүйгээр бит хоёрт мэдэгдэлгүйгээр тийм мэдэгдэл явуулчихсан байсан юм байна лээ. Бит хоёр мдээгүй гэж бас л өмөрч ярьсан байгаа. За үргэлжлүүлээд хэдүүлээ хамгийн сүүлийн хохирогч охин болох Жимаягийн талаар ярьцгаая. Энэ нь Арисын хамгийн сүүлд үерхсэн бас нэгэн хохирогч охин бас нэгэн экс охин байгаа. Тэрээр энэ охинтой 2023 оны 6 сараас 2024 оны 7 сарын хооронд нууцаар үерхсэн ийм охин. Гэхдээ энэ охиндоо маш их хэмжээний сэтгэл зүйн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл,
санхүүгийн хүчирхийлэл болон бас л бусдаас тусгаарладаг байсан гэдгийг тэрээр өөрийнхөө Instagram дээрээ 2 бичлэг болгож оруулж цацсныхаа дараа Jimaya гэх TikTok аккаунт байгаа шүү за 2 бичлэг болгон цацсны дараа өөрийнхөө нотлох баримтуудыг зургийн хэлбэрээр мөн 2 тийм TikTok оруулсан байгаа. Тэрээр яагаад ингэж ярих болсон бэ гэхээр Микела Айлес 2 яриад гараад ирсэн учраас зориг ороод өөрийнхөө асуудлыг бас ярих гэж бодсон гэж байгаа. Энэ охин Аристай NDA буюу нууц хадгалах гэрээ, нууцлалын гэрээ байгуулсан гэдгээ аль биесээр мэдгдсэн охин байгаа шүү. Тийм болохоор нөгөө нэг Арисын нууцлалын гэрээ байгуулдаг гэдгийг баталж өгж байгаа охин нь энэ охин байгаа. Тийм ч болохоор энэ охин тэр нууцлалын гэрээнээсээ болоод ярьж гарч ирч чадахгүй байгаад исэн юм байна лээ. Jimaya-гийн тухайд бас л инфлюенсер олонд танигдчихсан модель охин байсан. За бас ийм яриа байсан. Jimaya модель дээр нь гоё бие хаатай хөөрхөн царай зүстэй байсан учраас Aris үерхэж байх үедээ түүнийг OnlyFans-ийн контент бүтээгч болгосон. OnlyFans руу оруулаад янз бүрийн контент бүтээлгэж түүнийх нь 50%-ийг авдаг. Ингэхдээ бизнесийн гэрээ хоорондоо байгуулсан гэдэг тийм яриа байлээ. Тэгэхээр бас л үерхсэн охин болгоноосоо яахаараа ингэж их ашиг орлого олох гээд паразитлах гээд ингэж өсдөг юм байгаа. Яаж өсөхөөр хүүхдийг ер нь тийм сэтгхүүтэй болгож өсгдөг юм. Ийм байдлаар бас түүнийг OnlyFans-ийн контент бүтээгч болгоод орхижээ. Ингээд тэр мөнгнөөс нь 50%-ийг нь зүгээр л нөгөө зураг бичлэгийг авч өгөөд апплод хийснийхаа төлөө авдаг байжээ. За Jimaya-гийн ярьж байгаагаар Aris түүнтэй үерхэж байх үедээ нууц хадгалах гэрээ байгуулсан, түүнээс гадна түүнтэй маш эвгүй бэлгийн харилцаанд ордог байсан, өөрийнхөө гаж дур хүслүүдийг хангадаг байсан, өөрт нь бэлгийн хүчирхийлүүлдэг байсан, тэгчээд маш их хэмжээгээр харддаг байсан. Instagram дээр нь ч юм уу өөр айл нэгэн платформ дээр түүний хин нэгэн хүн дагахаар энэ яхаараа чамайг дагдیں۔ Энийг чи ер нь таньдаг юм биш үсттэй. Ер нь нэг иймэрхүү заваа юмнууд миний найз охиныг миний хайртай эмэгтэйг харж таашаал авч ийн гэхээр надад бас нэг тийм таатай санагдахгүй л байгаа шүү. Гэхдээ л би баг чиний төлөө ингээд тэсэд явж байгаа шүү гэж ярьдаг байсан маа. Түүнээс гадна түүний дагж байгаа бүр дээр үеийнх нь ангийн хүүхэд мөхөд тэр хүмүүсийн талаар хүртэл асуудаг. Чи яахаараа энийг дагдیں۔ Чи энтэй ямар холбоотой юм гэх мэт байдлаар түүнийг маш их хэмжээгээр харддаг байсан, иргэшээлтэй байлгадаг байсан, хүмүүстэй уулзуулахгүй аль болох өөртөөгөө байлгахыг хичээдэг байсан гэж аа. Тэгэхээр өмнөх 2 охины жишгийн нэгэн айдал бас л бусад хүмүүсээс тусгаарладаг, харддаг, сэтгэл зүйн хувьд дарамтанд оруулдаг байж. За Jimaya-гийн тухайд гэвэл бүр тийм ужиг архаг өвчтэй охин гинэлтэй хэдийгээр залуу хүүхэд ч гэсэн тийм ужиг өвчтэй юм байна. За Aris-аас ирэх сэтгэл зүйн дарамт тэр болгоноос болоод ужиг өвчнөөс сэтэрчихсэн. Түүнээс гадна яг тэр сэтгэл зүйн савлгаанаасаа болоод бас л зүрхний хэм алдагддаг болчихсон гэсэн. Бас л зүрхний хэм алдагдаад байсан учраас аппараттай өөрийнхөө зүрхний хэмээ хянаж явдаг болчихсон. Маш ихээр жин хайсан, маш өөртөө итгэлгүй, маш дотогшоогоо бүрэг тийм хүн болж хувирсан гэж аа. Өөрийгөө маш ихээр алдаж эхэлсэн. Яг энэ бэлгийн гаж дур хүсэл гэдэг дээр нь бол Aris мессеж бичгтээ хүртэл 2 дугаар сувгаар мессеж бичгтээ хүртэл байнга л бэлгийн харилцааны талаар байнга л чинийхээ энийг ингэмээр байна, тэрийг тэгмээр байна, арьсан чин хүрээд ингэмээр байна гэх мэтлэн янз бүрийн муухай мессежүүдийг явуулдаг байсан. Үүнийгээ Aris хайр гэж боддог байсан гэж ярьж байгаа. За тийм болохоор явандаа энэ охин ч гэсэн за энэ бол хайр юм байна гэж бодоод түүнийг юу хийхийг хүсэн тэр болгоныг нь хүлцэнгүй хүлээн зөвшөөрч дуулууртай байж хийлэгдэг байсан гэсэн. Нэг удаа ийм явдал болж л дээ. Нөгөө нэг энэ Aris-аас болоод сэтгэл зүйн нэлээд хэцүү болоод эмнэлэгт хүргэгдсэн байгаа. Эмнэлэгт байхад нь эмнэлэгтээ амраад сувилгаа хийлгээд эмчилгээ хийлгээд тэгэхгүй бол биеийн байдал чинь нэлээд муу байна гэж хэлсэн боловч Aris-ийн хувьд чи зүгээр жүжиглэх газраа жүжигэл бити худлаа жүжиглээдээ хөөр хідөө Jimaya чи зүгээр бойлж үз гэх мэтлэн түүнд тиймэрхүү хандлага гаргаж ирсэн учраас Jimaya эцэст нь нууцаар эмнэлгээсээ хүртэл зугтаж гарч ирээд Aris-ийн гэрт ирсэн. Aris-ийн гэрт ирээд би энэ үнэхээр өвдөд байсан учраас Aris түүнийг нэг өрөөнд оруулсан гэж. Оруулаад хажуугаар нь ороод хөвтсөн. Хөвтээд байж ах үед нь Jimaya юу гэжсэн гэхээр чи үнэхээр надад хайртай бол энэ өрөөнд намайг зүгээр ганцаараа ингэ орхичих. Би зүгээр тайван баймаар байна. Би амармаар байна гэж хэлсэн маа. Магадгүй тэр үед түүнийг оролдоод байсан байж магадгүй штэ. Тэгтэл Aris босч ирэнгүүтээ чи юм байхгүй юу? Чи өөрийгөө анзаарч гинөө? Чи намайг хайрладаггүй штэ. Чи намайг хүндэлдэггүй штэ. Чи надад хайр халамжийг мэдрүүлж чаддаггүй штэ. Тийм болохоор чи одоо ийм юм ярьж байгаа.
гэл түүн рүү хашгичаад уурлаад хэлсэн гэж аа. Энэ үед нөгөө охин толгой нь амар хөвдөөд хамаг биеийн чичрээд байсан ч гэсэн арай ч үгээд босоод хөл дээрээ зогссон. Гэсэн ч хөл дээрээ зогсож чадахгүй газар унаад нүрээ хүртэл хөхрүүлсэн гэж аа. Гэсэн ч тэрээр мүлхөөд Арисын зогсоод хашгичаад байгаа тэр газар руу мүлхчихсэн. Энэ үед Арис хаалгаас аваад гараа авчихсан. Яг тэр мүлхөөд явж исэн тэр газраа л тэр охин шүнжэнгөө байсан гэж аа. Босч чадаагүй. Хинч тэр охиныг ирж шалгаагүй. Арис нэг ч удаа ирж тэр охинтой яаж ийж гэж ярилцаагүй. Тэр шүнжэнгөө тэр охин хатуу шалан дээр хүүтэн ганцаараа тэгээд өвдөөд өнжчээ. Маргааш өглөө нь түүнийг сэрхэд бүгд гэрээсээ гараа авчихсан байсан. Энэ үед охин сэрээд чи намайг өвдөөд тавдаад ингэж яхад ядаж жоохон халамжлаад өчгүй дээ гэд хойноос нь маргасан чинь Арис юу гэжсэн гэхээр хүүрхийдөө Жимая Ишчаваста Жимая гэх тиймэрхүү мессежийг явуулсныг нь Жимая TikTok-ороо ил болгосон байгаа. Жимаягийн энэ хоёр бичлэг дээр гарсан тэр яриануудыг эхний бичлэгээ бол устгахчихсан байсан. Хоёр дахь бичлэгийг л би олж үзсэн байгаа. Гэхдээ эхний бичлэг дээр юу ярьсныг нь хүмүүсийн бичлэгүүд дээрээс сонсож байгаад та бүгдэд ийхүү ярьж өглөө шүү. За тэнгүүтээ Жимая шууд найз руугаа холбогдоод чи над руу хүрээд ирч чадах уу? Намайг ирээд авч чадах уу? Би одоо ингээд жоохон хэцүү би өвдөд ийм байна гэдгсэн чинь найз нь чи алхаж чадах юм уу гэхэд нь зүгээр юу ч гэсэн намайг ирээд авчих гээ гуйгаад найзаар ахвасан. Ингээд өөрхөн гэрлөө бутсан. Үүнээс хэд хоногийн дараа Арис түүн рүү заалгаад мессежчээд утсыг нь жинхэнэ улаасгаж хэлсэн байна. Ста намайг уучлаарай би чамгүй амьдарч чадахгүй би ингээд чамайг явуучих юм бол амиа хорлолоо инглээ тэглээ гэд түүнийг шалсаар байсан гэж аа. Маш их шалаад маш их мессеж дуудлага ирээд байсан учраас Жимая арга буюу дахиад л Арисын гэрлөө очсон. Очоод хонхыг нь тогшоход Арис хаалгаа онгойлгосон. Энэ үед Жимая Арис руу харж чадаагүй. Ингээд өрөөнд нь ороод шууд л үг дуугүй орон дээр нь хөвцсөн. Тэгээд Арис бэлгийн үлээ гүйцээсэн байгаа. Энэ хугацаанд Жимая уйлал байсан үүнийг нь Арис анзаараад хараал байсан. Гэсэн ч гэсэн тэрээр хийж дууссан гэж аа. Ингээд дуусмагцсан Жимая миний дээрээс холт гэж хашгираад шууд угаалгын өрөөнд нь орш нуугдаад такси дуудсан. Таксига 90 эртэл Жимая угаалгын өрөөнөөс гараагүй. Таксига ирлээ гэх үед нь Жимая тэр өрөөнөөс гарч ирээд би чамааг үзэн ядчихээн гэж хашгирсан. Энэ үед нь Анагийн өрөө ойрхон байдаг учраас Анаг сонссон гэж Жимая бодож байгаа юм байна лээ. Анаг бол сонссон байх бүрэн боломжтой. Яг хажуудлын гэлөө яг эсрэг талынхан ч гэлөө тийм өрөө гэд тэгжсэн. Маш ойрхон өрөө тийм учраас Ана өрөөндөө байсан учраас энэ талаар сонссон гэж тэр өөрөө ярьжсэн. За ингээд энэ явдлаас хойш тэр хоёр удаа дараа мессеж бичилсэн ч гэсэн дахиж уулзалгүйгээр ингээд энэ хоёрын харилцаа албан ёсоор дуусгар болсон. Ингэхдээ Жимая мөн юу гэж ярьжсэн гэхээр намайг тэр өдөр тэгэж очих үед Арис бит хоёр бэлгийн харилцаанд орно гэдгийг би мэдчихсэн. Ягаад гэхээр Жимаяг Арисын гэрлөө очихын өмнөхөн Арис түүн рүү чамд таалагдах болно гэж тийм утгатай мессеж бичсэн байгаа хгүй. За тэгтэн Жимая болохоор надад таалагдахгүй гэдгсэн чи тэгвэл тэр чин тэгээд хүчин л болох нь дээ гэсэн тийм утгатай мессежийг Жимая руу явуулсан байгаа. Тийм болохоор энэ харилцаанд ингэж бэлгийн харилцаанд нөгөө эмэгтэй нь хүсэхгүй уйлаад ингэж байж хахад өөрийнхөө хийжсэн зүйлийг дуусгах чинь гэхээр энэ нэг талаасаа бэлгийн хүчирхээлэл болоод явчихж байгаа байхгүй юу. За ийм асуудал үүсчихсэн ер нь нилээн ийм асуудалтай дүүтэй өөрөө бас нилээн асуудалтай тэгсэн хэрнээ дүүгээ байнга өмөрдөг ийм инфлюенсерүүдийн талаар та бүгдтэй өнөөдөр ярьж өглөө. За энэ охиноосоо салсны дараачаас Жимая энэ нууц хадгалах гэрээгээ цуцлаа. Энэ нууц хадгалах гэрээг цаашид одоо хэрэгжүүлж явж чадахгүй гэд тэгтэн Арис өөрийнхөө хуульчдаар дамжуулаад түүнийг хуулийн хүрээнд далаалгаж маш ихээр сэтгэл зүйн дарамтанд бас оруулсан гэжсэн. Мөн бас нэг муухай зүйл нь юу гэхээр хэдхэн хоногийн өмнө Жимаягийн хүчирхийлүүлсэн тэр Арисын орыг Ана өөрийнхөө TikTok бичлэг дээр харуулад жоохон тийм доогөлж шоглоодж байгаа юм шиг тиймэрхүү бичлэг оруулсан гинэ. За үүнийг нь бол Жимая юу гэж бодож байгаа гэхээр намайг хүчирхийлүүлснийг намайг өөрийг нь үзэн ядчихээн гэж хашгираад гарсныг мэдсээр байж намайг уйлаад гарсныг мэдсээр байж ийм бичлэг оруулж байгаа нь цаагаараа намайг доромжилж гинэ гэж би үзэж байгаа гэж өөрөө ярьж байсан. Жоохон хэцүүхэн инфлюенсеруудын талаар өнөөдөр та бүгдтэй ярьж өглөө.
Та бүгд энэ Ана Пол, Арис Полын бичлэгүүдийг үзчихсэн үү? Энэ талаар бас юу гэж бодож байна? Комент хэсэгт үлдээгээрэй. Энэ болтол бичлэгтэйгээ хамт байсан та бүгдтэй маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Баярлалаа манайхаа. Сиромын эгэрийн ажаад